Сайн бацхан арилжаачтай маркет номадсын шинэхэн подкастээр та бүхэнтэй уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараар арилжаач бүрт заашгүй тохиолддог боловч тэр болгоно нэг амар яригддаг сэдвийн талаар ярилцгаая. Энэ сэдв маань бол алдагдлын дараа сэтгэл зүй буюу үүнийг хэрхэн нээж давахын талаар ярилцгаамаа. Энэ удаагийн онцлог ачнаар нейросайентист, хүний их эмч Эрхэнбаяр оролцож байгаа. Мөн өөрсдийнхөө алдаа оноо болон өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар ирсэн. Трейдер эцэг болон Лунан community-гийн ментор багш трейдер нинж ирсэн байгаа. За юуны өмнө та өөртөө сайхан ингээ гоё илүү гоё чон танилцуулаад өгвөл яаж вэ? За тэгээ. За намайг эцэг трейдер гэдэг. Энэ Forex-ийн зах зээл дээр нийт 10 дахь жилдээ болж байна. 10 жилийн хугацаанд бас нэлээд олон зүйлийг үзсэн, уйлахтаа уйлсан, дуулахтаа дуулсан, баярлахтаа баярсан. Гэхдээ одоо үдий зэрэгтэй та бүхний өмнө сууж байгаадаа маш их баяртай байна. Би тархи судлал генетикийн чиглэлээр судалгаа хийдэг. Тэгээд ер нь тархи судлал маань өөрөө нөгөө олон шинжлэх ухааны уулзуур дээр байдаг. Тэгээд ерөөдөө хүний тархины шийдвэр гаргалтын дээр одоо илүү ингээд юм cognitive neuroscience буюу танин мэдхийн neuroscience дээр хүний шийдвэр гаргалтын дээр илүү голчж явдаг. Тэгэхээр аль салбар руу ороод тухайн шийдвэр гаргалт яаж явж байгааг илүү тайлбарлах одоо илүү дэлгэрэнгүй тайлбарлах боломжийг олгодог. Тэгэхээр өнөөдөр аль болох тэр талаас нь дөрөвний хэлсэн алдагдлыг тарих яаж хүлээж авдаг, энэ процесс нь яаж явдаг гэдгийг арай илүү дэлгэрэнгүй механизм талаас нь нэг юм орчуулагчтай подкаст шиг явах юм болоо гэж миний хувьд бодож байна. Тэгээ хүний хэмж мэрэгчлээ юм байна. Баярлалаа. Лунан community-гийн ментор багшаар ажилладаг. Арилжаан дээр бол 4 жил за бараг 5 жил болж байгаа юм да туршлага хөрвүүлсэн байна. Тэгээд ерөнхий профилын дээр арилжаа хийдэг тийм хүн байна. Том алдагдлын дараах одоо арилжаачны сэтгэл зүйн ямар байдаг болоо мэдээж одоо 4 жил 10 жил гээл маш энэ чинь бага хугацаа биш маш их хугацаа. Тэгэхээр та хэдийд бол одоо өөртөөхөө өнцгөөс энэ нэг ямар процесс болдог болоо яадаг болоо. За тэрний хамгийн сүүлийнх нь бол яг одоо бараг жилийн ойгоо болно гэдэг шиг яг би нодлон 3 сарын 18-нд хамгийн нэлээд өндөр алдагдлал хүлээсэн. За ер нь бол би өндөр алдагдлал хүлээгээд яадаг вэ гэхээр би бол хамгийн түрүүнд гэр бүл бодогддог. Хэрвээ би энэ мөнгийг гэр бүлдээ зарцуулсан бол гэдэг зүйл бол миний хувьд бол хамгийн түрүүнд бодогдож орж ирдэг. Яг мөнгө алдсандаа бол гол нь ш. Миний одоо гэр бүлийн манай эхнэр юу авахыг хүсэж исэн, манай хүүхдүүд юу авахыг хүсэж исэн, би ч гэсэн одоо өөр юу авахыг хүсэж исэн зүйлээ аваагүй яг алдсан болохоор яг нэг жоохон тийм нэг өвдөлт бол мэдэрдэг. Ер нь бол тэрнээс бол өөр бол яг мөнгө алдчихад яг миний алдж байгаа мөнгө бол яг миний яг өөрийн одоо яг өөрөөс гаргаж байгаа санхүү биш учраас яг ашиг алдж байгаа гэдэг утгаараа бол яг мөнгө мөнгө алдсны дараа бол би яг за энэ мөнгийг ингээ алдчихлаа гэж шантар одоо ингэж гунж гутраад авах зүйл бол байхгүй зүгээр л яг нэг үгээр бол гэр бүлээ ерөөхдөө өвддөг шүүмжлэхэд л. Миний хувьд бол яг ер нь бол маш юм хоосон мэдрэмж байдаг. Одоо юм хоосон нэг үгээр баг шокнд орж байгаа гэж хэлэх үү. Одоо ингээд шокны илэрхийлэл за булчин чангардаг ч юм уу те за ууралдаг уйлдаг. Надад бол юм хоосон мэдрэмж айгүй их төртэй яг одоо алдагдлын дараа алдагдал гэдэг бол нэг талдаа яг миний үнэн бодит байдлыг яг гаргаж ирж байгаа зүйл учраас тэрийг харахаас ерөнхийдөө жоох айддаг гэх юм уу. Анх бол ер нь бол алдагдал гарлаа тэнгүүд шууд тэрийг баг орхиод ч юм уу те дараагийн дасаа нээгээд ингээ явдаг байсан болвол дараа нь яг ингээд ойлгосныхаа дараа би одоо тэр юу гэх юм алдагдал хүргээд байгаа зүйлээ ерөөсөө олохгүй болвол дараагийн данс чадах алдагдал хүлээх процесс нь угаасаа ойлгомжтой зүйл гэдгийг ойлгосон л та. Тэгээд алдагдлын дараах мэдрэмж нь одоо алдаагаа мэдж байгаа юу мэдэхгүй байгаа юу гэдэг шалтгаалаад арай өөр байдгийн байна гэдэг ерөөд бол ажигласан. Хүний тарих маш том алдагдлын дараа ер нь яг яаж ажилт юм болоо? Эхлээд нөгөө зүгээр нэг суур нэг юм цаашаа ярихад хэрэгтэй боллоо гэж бодоод нэг суур механизм. Тэр нь стресс ойлголт. Тэгээ энийг ер нь би байнга ярьж байгаа. Нөгөө стресс гэдэг ойлголт нь нийгмийн хэрэглэгддээс нейросайенс дээр арайж өөрөд. Тэр нь стресс үүснэ гэж нэг ойлголт байгаа. Стресс гэж нэг ойлголт байгаа. Стресс үүснэ гэдэг нь өөрөөсөө ажиллахыг хэлж байгаа. Бид нэр ингээ гараа хөдлөнгүүд булчин ажиллаж шүү дээ. Энэ стресс үүсэж байгаа. Стресс гэдэг нь энэ булчин ажиллах ёстой хэмжээнээс хит их ажиллаад ядраад
үйл ажиллагаагаа алдчихж байгааг стресс гэж байна. Тэгэхээр бид нар жишээ нь тархин дээр 5 мэдрэх байгаа шүү дээ. 5 мэдрэхүүгээр тасралтгүй авах ёстой хэмжээнээс нь хэд их хэмжээний ачаал аваад байгаа юм бол тархины эсүүд нь ядраад үйл ажиллагаагаа хийж чадхаа байлна. За тэр үйл ажиллагааны эцсийн дүгэнд одоо бүтээгдэхүүн нь бол шийдвэр гаргал. Тэгэхээр нөгөө одоо худалдаа одоо орох уу гарах уу гэдэг чинь шийдвэр гаргалт шүү дээ. Тэгэхээр энэний алдагдaltaд үүснэ гэсэн. Тэгэхээр алдагдлыг яг хүлээж авч байгаагаараа айгүй юм жоохон философик асуудал болж байна. За яг үнэхээр амар алдаа одоо гараад тэрийг хүлээж авч байгаа нэг зүгээр ингээд энгийн байгаа алдаг амар хүн дээр савж хүлээж авах гэдэг нэг юм хоёр ойлголт тархинд яваад байгаа. Тэгээ алдагдал гэдэг нөгөө нэг юм нэгсэнд айцтай холбоотой байх нь шүү дээ. Ингээд юм алдцсан. Тэгээ тэр нь нөгөө нэг одоо жишээ нэг юм юун дээр хүмүүсийн нөгөө нэг яах гэж арилжаа хийдэг вэ гэдэгтэй адилхан нөгөө нэг юм үнэт зүйлийн ялгаандаас болж хүмүүс төрж байгаа мэдрэмжүүд нь өөр байгаа гэдэг. Энэ зөвхөн арилжаанаас гадна өөр нэг амьдрал дээр явж байгаа алдаанууд дээр байгаа гэдэг. Тэгэнгүүт одоо жишээ нь үгтэй арилжаа хийгээд гэр бүлээ ингээд юм өрөвддөг гэдэг зааштай. Тэгэнгүүт нөгөө нэг юм одоо ингээд арилжаа хийгээд мөнгө олж байгаагийн цаад зорилготой чинь гэр бүлээ сайхан амьдруулах гэдэг зорилготой байгаа бол тэнцэнээс ямар нэгэн ингээд юм алдаа үүсэнгүүт тэр зүгээр мөнгө алдаж байгаа шүү дээ. Яг үндэ гэр бүлээ алдаагүй. Тэгэнгүүт ингээд тархинд ой санамжууд заавал ингэж хоорондоо холбогдож байдаг. Хизээш дангаараа байдаг. Тэгэнгүүт ингээд нэг ой санамж нөгөөх рүү ингээд халдварлаа явчихдаг. Тэгэнгүүт одоо энэ дээр хоосон байгаа мэдрэмж гэдэг нь одоо юу гэдэг нь те бас тэр одоо нэг юм мөнгө алдаад хоосорчлоо гэдэг мэдрэмжтэй ингээд холбогдоо явчихдаг нэг юм балер юм байна. Тэгээд алдагдлыг хүлээж авч байгааг нөгөө нэг юм хүчжүүлдэг нэг хид хідэн өнцөг байгаа. Тэр нь эхний өнцөг нь болохоор амьдралын зөв хэмнэл. Тэр нь нойр, хоол, дасгал хөдөлгөөн, нар салхинд хэр гарч байгаагаас хамаарна. Тэгээд энэс хамаараад зүгээр жижигхэн алдагдлыг савж хүлээж авч байна. Нөгөөх нь болохоор юу вэ гэхээр яг өмнөх трейд нь ямар байсан гэдэг нөгөө хүний тархинд ингээд ийм ой санамжинд дунд ингээд ийм дундаас хамгийн хүчтэй ой санамж нь удирддаг. Гэхдээ яг уу практикаар аваад үзэх юм бол хамгийн сүүлд үүссэн ой санамж нь аюу хүчтэй байдаг. Тэгээ ой санамж өөр дээрээ мэдрэмжийг ингээд холбоо явж яадаг. Тэр нь дараагийн үүсэж байгаа ой санамж руу ингээд халдварладаг. Тэгэнгүүт нөгөөх нь ингээд ийм зүгээр энгийн байсан ч тэрийг одоо юу гэдэг өмнөх нь хүчтэй алдагдал байгаад би дахиад л алдчихлаа гэдэг мэдрэмж нь ингээд амар савж орж ирдэг ч юм уу. Ийм байдлаар нөгөө алдагдлыг үнэлэх үнэлэмжүүд нөгөө хүнийхээ савлгаанаас болоод өөр болчдөг. Жишээ нь нойргүй явж байгаа тохиолдолд нөгөө тарих 30% согтолттой юм шиг мэдрэмжээ авцсан явж байгаа. Дээрэс нь нөгөө амигдала гэдэг айдсыг детект хийдэг төв дээр яг нөгөө тэр нь ингээд юм хитрхи сенситив болцоод байдаг. Тэгэнгүүт ингээд юм жижигхэн алдаа гарч ирэнгүүт хитрхи сенситив хүлээж аваад тэнцэнс амар алдаа авчлаагаас авдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө кейс болгоноос хамаарат алдагдлыг яг яаж хүлээж авч байгаа гэдэг нь өөр өөр болоо явцдаг баг. Тэгээд дараа нь та хоёрын нөгөө жишээ явангууд би бараг ингээд за энэ дээр ийм юм, энэ дээр ийм гэд тайлбарлаа явуул яд юм бол Тэгвэл бас илүү нөгөө юу бухаад юм. Тэгээ би нэг ийм сонирхолтой юм уншиж ирсэн. Одоо ингээд тулааны спорт ч юм уу ингээд бүхий спортод нөгөө бүсээр ангилдаг шүү дээ. Хамгийн дэдлэг бүс нь хар. За хараас ангил дангийн фит мэдч гэдэг лөө болоод тэгэд нэг ийм сонсч ирсэн. Ингээд нэг ч ялагдахгүй байгаа хүн ямар өнгийн бүс авах вэ гэд. Тэгсэн чинь чи саарал бүс аавна гэдэг ч аах. Тэнгүүтний яг логикоор бодонгод саарал бүс гэж яг байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг арилжаа яг тэрнтэй адилхан одоо алдахгүй байна гэж бол ерөөсөй байхгүй. Тэгтээ тэр алдагдлыг чи яг яаж хүлээж авах вэ гэдэг чинь өөрөө тэр хувь хүний одоо нөгөө гаргаж байгаа шийдвэр. За магадгүй тэрийг нөгөө нэг реакцлж байгаа түрүүний хэлснээр одоо хоолоо идсэн үү те наранд гарсан уу тасгал хөдөлгөөн хийсэн юм уу өчтөр шөнө хэдэн цагийн нойртой онсон гэдэг ч юм уу энэ зүйлүүд бас ингээд нөлөөлдөг байх нь л те. Би бас эмчээсээ нэг сонирхолтой зүйл асууч л да. Ер нь бол арилжаачд одоо ч гэсэн ингээд удаан арилжж байгаа арилжаач ч гэсэн алдсны дараа олох сэтгэл зүй ингээд өөрөө ирэхгүй гарч ирээд идэв штэ. Энэ яг одоо таны өнцгөөс яг юунес болдог? Одоо би ч гэсэн ингээд зөндөө алдаад үлдсэн, зөндөө болоод үлдсэн мөртлөө алдгаараа за би алдагдлаа буцаад олчмоор байна гэсэн нөгөө толгойн нэг шууд тийм мэдрэмж орж ирдэ штэ тий. Энэ яг одоо юунаас яг болоод юу яг таны харах үнцэг юу вэ? Одоо хүмүүс одоо энэ хүү подкастыг үзэж байгаа хүмүүс ч гэсэн сонирхолтой байгаа шүү тий. Алдчаа тэгэл яг ингээл алдаахаа яагаад нөхөе гэсэн тийм юм хаанаас нь гарч ирээд идэв ер нь та юу гэж бодож байна? Энэ нөгөө нэг тархинд reward center гэдэг нэг балермтай холбоотой. За тэгмүүд бид нэр ингээд аливаа ажлыг хийхэд за юу гэдэг одоо чинь дархан хүртэл явах гэж төлөвлөсөн байна уу эсвэл трейд хийж байгаа нь хамаахгүй бид нар ингээд энэ тархинд очих цэгийг ингээд зааж өгдөг.
Тэрийг нь бид нэр одоо зориг эсвэл мөрөөдөл гэж хэлнэ. Ирээдүйд хиймлэр үүсгэж байгаа ой санамж гэсэн үг. За тэгээд би одоо жишээ нь арилж байгаа амжилттай болгоно гэдэг үр дүн хүлээж иж болно. За эсвэл би тэдэнд төгрөгөө олно ч юм уу те. Эсвэл би алдагдaltaгүй байна ч юм. Ингээд юм нэг юм хүрх цэгээ тодорхойлчих юм шүү дээ. За хүрх цэг тодорхойлогдонгууд тарих юм зорилтуудаа тавьж үз. За ийм алхмууд тийм. За тэдэр нь юун дээр суурилагдаж тавигдах вэ гэхэлэр хүний ой санамж буюу мэдлэгэн дээр суурилагдаж тавигдана. За тэгэнгүүт нөгөө хүн чинь ингээд ийм тодорхой зорилго тавиад тодорхой хугацааны туршид энерги зарцуулна гэдэг нь одоо жишээ нь юм бодно гэдэг чинь тарих асар их энерги зарцуулж байгаа. Тарих одоо хүний биеийн нийт глюкозын 20% дангаар ашигладаг. За ингээд нөгөө үр дүн рүүгээ ингээд очих гээд явжингууд тэн дээр нэг юм зорилго тавигдангууд давхар юу тавигддаг вэ гэхээр энийг ийм болгочингууд надад ийм мэдрэмж төрөндөө гэд сэтгэл зүйн нөгөө нэг хүлээлттэй тавьчихна гэсэн. Ийм хэмжээний даавар ингээд ялгарандаа гэд би гой жаргалтай мэдрэмж аваад зүгээр тайвшаад би одоо амран ч юм уу те мэдрэмжээ хүлээж чинь. Тэгэнгүүт ингээд яг тэр зорж байгаа чиг рүүгээ явангууд алдагдал гараад ирэх нь шүү дээ те. Тэгэнгүүт тэр reward center буюу яг тэр зорсондоо хөрөнгүүд reward center хүчтэй ажиллаад жаргалын дааврууд саваад айгүй ингээд юм ихээр ялгараад хүн асар их жаргалтай мэдрэмжийг аваад дараагийнхаа арилжааг ингээд хийх ингээд мэдрэмжийн төрнө гэсэн үг. Энэ нь зүгээр сургууль төгсөх вэ, их сургуульд орох нь хамаахгүй. Тэгэнгүүт яг тэр зорьсон зэг дээр очиагүй бол наадталд нь ингээд фейлдэж шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тархинд чинь нөгөө жаргалтай мэдрэмжийн хүлээлт үүсчихдээ. Тэгэнгүүт нөгөө мэдрэмжээ санаад эхэлдэг гэсэн үг. Тэр нь өнгөрсөн лүүгээ хайх гингүүд тэр чинь ирээдүйд хиймлэр үүсгэсэн цаг хугацааны хувьд ирээдүйд хийсгэсэн учраас өнгөрсөөсөө хайж болдоггүй. Тэгэнгүүтээ тийшээ очиж чадахгүй байх тусмаа ингээд юм аддикт болж эхэлдэг. Чи ийм мэдрэмж үлдээчээд очисонгүй гэд. Тэгээд нөгөө мэдрэмжээ авахын тулд одоо яаж болох вэ гэхээр тарих хамгийн хурдан амархан аргамнууд руугаа орж эхэлдэг гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг жаргалтай мэдрэмжээ тархинд ингээд жаргалтай мэдрэмж төрөх, гонигтай мэдрэмж төрөх хоёр айгүй энгийн гэсэн. Тэрний юу гэхээр тухайн жаргалтай мэдрэмж жаргалын даавар их ялгаруул жаргалтай их ялгарахгүй ингээд ялгарахгүй байх юм бол гонигтай мэдрэмж айгүй энгийн. Тэгэнгүүт хиймлэр үүсгэсэн байгаа тэр өндөр тавьсан байгаа төсөөл дээр нь энэ хүрхгүй болонгууд ажиглалын даавар ажиллахаа болоод тэгэнгүүт нөгөө survival instinct руу ороод ирдэг гэсэн. За тэгвэл би яаж хурдан ийшийг очих вэ? Тэгэнгүүтээ нөгөө нэг юм одоо ийм сайн төсөөлж бодохгүйгээр нөгөө айдсандаа тулгуурлана гэсэн. Тэгээд одоо тэр survival instinct нь яханаас яаж үүсдэг вэ гэхээр зорьсон тэр ажиглалын дааврын төвшин одоо байгаагийн хоёрын ийм gap үүсээд уналт өгөнгүүд эндээс автоматар айцыг мэдэрчдэг. Хүшээ би нөгөө зорьсондоо хүрч чадсангүй шүү дээ. Энэ үед бидний тарих нөгөө нэг юм гаднаас мэдээллийг цуглуулад тэгээд ингээд нухсаар дамжуулаад эхлээд удирдах болдоггүй тархин дээр буюу амьсгал зүрх судас нойр хоол төв байгаа хэсэг дээр хүлээж аваад энэ хэсэгт нөгөө нэг дааврууд үүснэ гэсэн. Тэгээд нөгөө байгалийнхаа жамаар хамгийн түрүүнд айцыг мэдэрдэг. Тэр нь одоо бидний мэддэг амигдала гэдэг бүтцэн дээр ямар нэгэн тухгүй мэдрэмж гадны аюул байна уу гэдэг үнэлгээг эхлээд хийдэг. Тэгэнгүүт энэ үе дээр зорьсондоо хүрээгүй алдагдал хүлээсэн ингээд айц төрөөд энэ нь цаашаага нөгөө гиппокампус гэдэг бүтцээр очиод энэ бүтцээр айцтай холбоотой ой санамжууд үйж байдаг. Тэгэнгүүт энэ дээр улам хүчиж гин гэсэн. За алдаа гаргасны ардаас би өмнө нь ямар үр дүн надад байлаа. Тэгээд тэр үр дүнгуудээ үзээд эхлэнгүүт нөгөөдөг чинь бүр айц нь хүччээд тэгээд их тархины ингээд духны хэсэг дээр одоо ухамсарт хэсэг дээр ингээд ороод эхлэнгүүт чи айц сүлээсэн маань survival instinct хөдөлгөнгүүтээ нөгөө нэг юм ухамсар шийдвэр гаргалтыг дарангуйлангуудаа илүү автомат шин чанарл очинждаг. Тэгэнгүүт нөгөө нэг юм алдаатай трейд хийх ч юм уу те нөгөө ой санамжаас буцаж ингээд бүх юмыг 50 хүлээж авахаасаа илүү нохоонд хөгдөж байгаа юм шиг асар хурдтай ингээд ингүүлэгдэх тэгүүлдэг гэдэг ч юм уу эсвэл баг юм рефлекс шиг юм хийгээд тэгээд нөгөө анализа хийж чадахгүй болоод тэгээд алдаа гаргадаг баг гэж миний хувьд бодоод. Тийм шүү дээ. Наа чи яг одоо ингэ бодохоор их зүг байгаа байхгүй. Одоо нэг арилжаан дээр алдагдал хүлээчлээ шүү дээ. Тэнгүүлээ тэр алдагдлаа за гэс нөхөд авчий гэл дахиад нөгөө орж исэн лохтоо дахиж томруулаад дахиад нөгөөтг нь алдаал яг ингээл юусе одоо нэг юу гэдэг вэ ингээл нэг тойрог дотор ингээ шууд хүн алдаад эхлэхээр бол тойрог дотор ороод тэгэл эцсийн үр дүндээ бол тэгэл тэр үр дүн бүр ингээ бүтэн ингээ фейлдсэн тохиолдол үүдээ. Тэгэхээр бас айгуу бас одоо зүгээр гоё л ойлгож авлаа би бол сая. Яг факттай л гоё л юм л. Одоо жишээлбэл саяны тийм асуудал гарахад одоо гаргалгааны одоо таны хувьд жишээлбэл яг ямар хуу гаргалгаа гараатай одоо ингээд revenge гэдэг юм. Би бол яадаг штэ. Би бол одоо бас мөнгө алдчихад дахиад олох гэж үздэг штэ. Яг ч үгүй харин тий одоо ямар ч одоо удаан харилцсан хүнд одоо ингээд
хүн ингээ мөнгө алдчихаар тий өө за ингээд яг хуу ингээ зарим нь яг хуу болдог болж байгаа. Гэхдээ ямар хүмүүс болдог вэ гэхээр дансан шатцсан хүмүүс болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүл цаана дахин мөнгөтэй байгаа хүмүүс ер нь бол ихэнхдээ тийм том алдаа гаргадаг шүү дээ. Дахиж мөнгөө цэнэглэх, дахиж депозит гэж орж ирдэг тий. Тэгээд яг хуу томоор дардаг. Яг хуу миний хувьд бол сүүлд бол би ерөнхийдөө сүүлийн хэдэн жил ойлгоод байгаа нэг зүйл нь бол за алдсан мөнгө гэж болно тий. Тэрийгээ заавал өмнөх шиг ингэж том лотоор оруулж ингэж ашиг хий гэж бодохоор зүгээр ингээд багаар ингэ явчих юм бол тэг одоо нэг тодорхой хугацааны дараа ингээд яг тэр алдагдлаар нөхчөж байгаа байхгүй багаар лот баг тэнгуүлээ лотоод байгаа сэтгэл зүйч айгу тайван болчих штеп яг хөө тиймэрхүү зүйлийг би бол айгу сүүлийн нэг 2 жил бол ажигласан. Тэгэхээр би өндөр алдагт хүлээлээ шууд одоо зарим үед чи ингээд дахиад дансаа цэнэглэл томоор орохын оронд арай ингээд өөрийгөө тайвшруулад тий арай нэг job жижиг лотоор за өнөөдөр нэг $1000 алчлаа гэхэд нэг $100 өнөөдөр хийчи тий. За тэгээд ингэж яагаад ямар ч хэлсэн ер нь урт хугацаанд ерөнхийдөө алдагдлгүй гарч ил гэж сүүлийн үед бол бас боддог болсон шүү дээ. Шууд ингээд хар мангараар үзээд байхгүй. Энэ дээр надад зүгээр нэг юм трейдеруудыг өөрсдийг нь өмөрч хэлэхний үг байна. За. Тэр revenge trading гэдэг механизм угаас тархинд явж байгаа процесс өөр олон зүйл дээр гарч ирдэг. Энэ нөгөө хүн байгаа тохиолдолд угаасаа байх ёстой үйлдэл хэвгүй. Угаасаа ингээд автоматар хийгдэнэ. Жишээ нь бидний ингээд хатхангууд эрүүл хүмэл гараад татна үстэй. Ийм механизм байхгүй юу. Тэнгүүд энэ нөгөө нэг угаасаа л байдаг юм дээр өөрийгөө буцаа шийтгэхэд байдаг. Тэнгүүд нь хүүхэд өсөж байгаа хүн хүүхэд нь өвдөнгүүд өө би ямар муу ээж вэ гингүүтээ өөрийгөө ингээд юм баг за би хүүхдэд жихээ боллоо гэж байгаатай адилхан тийм ингээд юм алдаа гаргасан бол алдаагаа засгаж оролддог нь угаасаа тархины механизм. Гэхдээ бид нөгөө нэг юм арай илүү нөгөө нэг юм одоо шийдвэр гаргалтыг систем 1 систем 2 гэж ангилж үзээд систем 1 гэдэг нь болохоор илүү автомашин чанартай. Би энэ сандал дээр суухын тулд тэдэн градус ямар ч тооцоол хийхгүй зүр үжил лахгаас суучж байгаа шүү дээ. Энэ бол нийт амьдралын угаасаа 90% авч явдаг. Хүнийг нөгөө нэг юм тархийг ачаал бахтай илүү автоматар явуулах. Систем 2 гэдэг нь угаасаа ийм тоо бодох, нарийн нийлэмд шийдвэр гаргах буюу яг трейд хийж байгаа үе дээр систем 2 ажиллах хэвээр. Ингийн тулд систем 1-ийг заавал унтрааж ажиллах хэвээр. Тэгвэл жишээ нь компьютерийн ард одоо 20 минут бол нүд харааны дээд хэмжээ. Бүтэн цаг маг 2 цагаар сууж байгаа тохиолдолд тэртээ тарих ядраад илүү автомат руугаа одоо шилжих рүүгээ тэмүүлж эхлэх гэсэн систем 1 рүүгээ. Тэгэнгүүт чинь ингээд 2 цаг тасралтгүй 3 цаг дэлгэц ширтсэн хүн яг юм алдагдaltaгүй шийдвэр гаргах магадлал нь угаасаа буурж эхэлнэ. Тэрэн дээрээ нэг жижигхэн алдаа гаргангуут би ямар суух юм бэ гэд тэрийг өвчнөө мэдрээд тэгээд тэрэн дээр өөрийгөө дахиж шийтгэхэд ингэж байгаа бол энэ нөгөө нэг хүний ёсноос гажууд буюу AI-ээс хүсэж байгаа процесс. Тэгэхээр нөгөө нэг юм таймер хүлээж аваад neuroscience дээр ингээд хүмүүстэй ажиллаж байхад трейдинг дээр надад энэ болох юм шиг санагдаад байдیں۔ Хүн ингээ алдаа гаргана шүү дээ. Тэгэнгүүт ингээд энэ алдаанаасаа кайф авах нэг арга байдیں۔ Би чи ийм хэмжээний мөнгө алдчих чадaltaй юм шүү дээ. Сонгоод байлаа чи гэдэг. Би ингээд за ингээд $100,000 алдчихлаа. Гэтэ би алдаж чадж байгаа өстэй амар байгаа өстэй ч юм уу те. Тэрийг буцаагаад нөгөө өөрийнхөө тархийг ингээд юм тархи чинь ингээд юм магтуулж явдаг эргэтэн алдаан дээрээ алдаагаа шийдэх юм бол буцаагаад алдаагаа засахын тулд автомат шин чанар руугаа шилжчихдэг угаасаа юм механизм тийм учраас алдсан бол эн чинь зүгээр нөгөө human being байхгүй. Алдсан бол өшөө авах гэж оролддог нь угаасаа л хэрвээ алдаад өшөө авахгүй юм сэтгэл хөдлөл байхгүй бол энэ хүн өөрөө жинхэнэ асуудалтай болж ирж байгаа гэсэн. Тэр үедээ ойлгочвол за би нэг 30 минут суугаад зөв амьсгалаад нэг 30 минут алхаад нэг кофе уучаад ч юм уу буцаа хурж ирээд суухад миний бүх юм дахиад гоо шинээр эхэлж байгаа. Одоо дахиад тэгвэл өшөөгөө авъя гэхдээ одоо би эрүүлэр авъя гэж ойлгож орж ирэх ийм механизм байхгүй бол заримдаа хүнээс гарахгүй юм ихэд байгаа юм шиг надад санагдаад байдаг шин. Тэгээ шууд саяныхаар ойлгосноор бол нөгөө алдсан үедээ алдах үедээ олсон үеэ санал гэх юм байна тий баг тий. Тэгээд алдчихлаа окей. Тий окей тий. Угаасаа тэгээд окей за энэний нүртлээ өлий гэдэг шиг тий. Алдчихлаа. Одоо төр зогсъё гэдэг аваас авъя гэдэг шиг тийм байна. Тэгээд нөгөө ойлгуулаа л тий. Яг нейро талаасаа бол гэсэн үг шүү дээ. Тэгээд neuroscience талаасаа бол зүгээр механизм нь бүр трейд хийж байгаа. Одоо жишээлбэл миний кейс дээр бол би яг одоо ингээ алдагдал хүлээн шүү дээ. Тэнгүүд тэд нар ерөөхдөө хүний итгэл үнэмшилтэй айгүй холбоотой байдаг гэж боддог байхгүй. Одоо би одоо жишээлбэл энэ аягыг бариад тавихад тэг гэж дуурдаг гэдэг итгэл үнэмшилтэй ингээ явж илаа шүү дээ. Ингээл тавьсан ингээ. Тэнгүүд өөр гадаргуу дээр ирээд одоо тэр дуурж байгаа процесс нь өөрчлөгдөд надад тэр айгүй сонь санагдах мэдрэмж нь яг тэрнтэй адилхан арилжааны арга барилыг
ингээд хүн одоо юу гэх нөгөө унтаагаараа ч юм нөгөө нэг 90% төрөө нөгөө нэг ямар decision хийдэг гэж ярьжсэн шүү дээ. Автомат байдал руу ингээд оруулчих юм бол нөгөө ихтгэл үнэмшлэлээрээ л хийгээд ин гэсэн үг шүү дээ. Энэ угаасаа л ингэдэг, ингэхгүй бол ингэдэг. За энийг би нэг 3 дараалал үзчих юм бол болдог. За энэс илүү ч юм болохгүй гэдэг юм ихтгэл үнэмшил сууж иж яг тэр нэг юм revenge хийгээд байгаа юм. Гэхдээ тэр урт хугацааны асуудал гэж харж байгаа л да. Доорож нэг 5-аас 6 7-8 жил. Тэгж байхгүй бол наад дээр чинь бас нэг талтай сайн нэг айгүй ойрхон нэг айгүй гоо жишээ хэлье. Манай нэг таньдаг дүү ингээд айгүй их ингээд мөнгө алдсан байсан байхгүй юу. Тэгэн чинь чи яагаад ингэж их алдсан бэ гэсэн чинь нэг бид нар нэг ингээд ер нь интернет тухай нэг зураг үйдэн шүү дээ. Яг нэг хүн ингээл нэг diamond ухаж байгаа. Яг өмнөхөөс нь болцсон гэх. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр би яг тэр зураг аха миний яг төсөөлт оронгуутлаа дахиад жоох ингэх бол яг алдсан мөнгө олох юм шиг санаа тэгээд дахиад үзээд исэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас нэг тарих марихтай бас нэг санах ойтой холбоотой л байдаг багтаа. Хүний одоо одоо төсөөлөл юм уу тий. Зүгээр зураг харчаад тэнгуүлээ би яг за зураг юм байгаа юм чи яг зураг шиг ингэж ажиллая ч юм уу тий. Ер нь тэрний талаар та яг юу гэж бодож байна? Нэг одоо хүмүүс нэг янз бүрийн зургууд идэж юм байдаг биш үү? Хэрвээ ингэсэн бол та ингэх байсан ч юм уу тий нэг тийм нэг хүмүүс тэр нь бол яг зарим үед бол ингээд би сая тэр таньдаг дүүдэр бол амар тэр бол айгу буруугаар ингээд эргэцэн байгаа байхгүй юу? Тэр зурганд итгээд ингэсэн. Тэгэхээр таны хувьд яг тэр юу гэж бодож байна? Яагаад тэр хүмүүс тийм шийдвэр гаргасан бэ? Тэр нөгөө нэг би энийг нөгөө porn addiction-тай зөвлөх амар дуртай. За. Механизм нь адилхан байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг юм төрөний reward center заяа. Одоо бэлгийн харьцаанд орно гэдэг чинь ингээд юм нэг юм эсрэг хүссэн таалагдаад тэгээд тэрнийхээ ингээд юм өөртөө татахын тулд ингээд хамаг баахан энерги зарцуулаад тэгээд ингээд юм одоо энерги шатаагаад нөгөөнтэйгээ уулзаа за бэлгийн харьцаанд орлоо тэгээд дуур ханлаа ажиглалын давар буудлаа шүү дээ тий. Ингээд амар гоё ингээд юм байгалийн процесс явж исэн чинь ямар нэгэн порно үзээд тэгээд гар хангалах хийгээд асар богино хугацаанд амар богинохон энерги зарцуулаад тэгээд тэр хүн ингээд юм ажиглалтай мэдрэмж авчлаа шүү дээ. Тэгвэл reward center айгүй хурдан addict болдог байхгүй. Тэр нь юу вэ гэхээр дараагийн удаадаа тийм их энерги зарцуулахгүйгээр би богинохон хугацаанд тийм мэдрэмж авч болох юм биш гэдгийг асар хурдан таслуулаад тэгээд ингээд юм зүгээр юм порно үзэнгүүтээ ингээд юм хурдан жаргалтай мэдрэмж авах гэдэг. Энэ цаашдаа бүх юм дээр нөлөөлдөг. Тэгэхээр ингээд юм бит тавьж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Хүн хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэдгийн оронд зүгээр нэг бит тавиад азан тааруулах би тэдэн сая төгрөг хожино гэд нөгөө асар бага энергиэр ажиглалтай мэдрэмжийг авахгүй хичээчдэг. Тэгэнгүүт нөгөө нэг 3D ардаас нөгөө нэг одоо төрөний хилдэг жишээн дээр нэг ийм байлаар юм байна. Алдаа хүлээчлээ шүү дээ тий. Алдаа хүлээнгүүт нөгөө хүн чи яаж байгаа гэхээр тэр алдаагаа нөгөө тархин буцааж ойлгоод тэр алдааныхаа талаар бодсоор хагаад хамаг энерги зарцуулчихдаг байхгүй. Тэгэнгүүт яг нөгөө ажиллаа их гэсэн чинь жоохоо энерги үлдчихэж байгаа. Энерги гэдэг нь бол нэгс нь шууд глюкозыг хэлж байгаа. Тэгэхээр бидний эсийн дотор эцэн хоолоор орж ирж байгаа глюкоз нь нарийн гисээр шимэгдээд цуснд ороод ингээд эд эс рүү орохлээрээ ингээд бидний бензин болно гэсэн. Тэгэнгүүт тэр нөгөө нэг одоо жишээ 5 ширхэг глюкоз байлаа гэхэд нөгөө нэг алдаагаа дээр нөгөө шаналлах, зовох, өөрийгөө муу гэж бодох ч юм уу тэрэндээ 8-ыг зарцуулчаад үлдсэн 2-оор нь нөгөө нэг трейдинг хийгээд нөгөө амжилтаа хийсэн чинь угаасаа нөөц нь байхгүй юм чинь тархин хангалттай ажиллахгүй шүү дээ. Тэгэнгүүт зүгээр ингээд ийм за дахиад нэмээд ингэчүүл илүү их мөнгө олчих байх ч юм ингээд буруу шийдвэр гаргалт руу нөгөө богино юм бага энергээр том юм хийх гэж хичээж байгаа нэг гэсэн бит тавьж байгаа механизм руу ороод тэгээд ир чинь нөгөө нэг одоо та ингээл олон жил хийсэн туршлага байгаа өөрсдийн барьдаг арга барил байгаа магадгүй ингээд ийм нэг юм график зурцсан ийм байвал тийм энэ гэдэг чинь бүгд одоо орохын тулд одоо чинь бид нэр ингээд дэлгүүрлөө ороод үзэг авах гээд орлоо гэж бодоход үзгэн дээрээ хар цагаан гэдэг хоёр сонголт хийгээгүй орчээ. Тэгвэл тэр сонголт яаж хийгдэх вэ гэхээр ороод үзэг авна гэд хараагаар мэдээлэл дамжаад дагзан дээр очиод дагзан дээр боловсруулагдаад тэгээд за үзэг авах юм байна гэсэн чинь хоёр өнгө гараад ирлээ шүү дээ. Энэ хоёр өнгийн аль өнгийг авах юм гэхээр амьдралд чинь нөгөө нэг өнгөтэй холбоотой бүх дурсамжин дондор ингэж фильтрдэж яагаад хар өнгө нь илүү байх юм бол хар өнгө аавна, цагаан өнгө нь илүү байх юм бол цагаан өнгө аавна. Айгүй ингэ. Хэрвээ ядарсан байгаа тарих бол тэр нөгөө олон ой санамжийн дундаар хэрэн хэсэг тэр ажиллаа хийж чадахгүй учраас зүгээр шууд за орой одоо орой. Юугаач нөгөө нэг юм одоо сурсан, мэдсэн, мэдлэг нөгөө нэг юу өнтрэ хайж олоход угаасаа тарих нь ажиллахгүй, энерги нь хүрэхгүй учраас зүгээр л шууд одоо орой. Яагаад ороод байгаа юм бэ? Зүгээр л нэг хин нэгний амьдрал нөгөө харсан зураг нөлөөлөв. Тэгээд нөгөө хин нэг сонсч ийсэн те би зүгээр л нэг
ингээ орцсон чинь би ингээд 10x 20x те эсвэл амар ингэсэн гэдэг үгнүүд чихэн сонсогдоод гинтийн нөгөө баяцсан хүмүүсийн жишээнүүд нь толгойд нь орж ирээд нөгөө нэг юм үндсэн юм харах биш гинтийн баяцсан хүмүүсийн ой санамжуудаа гин түүгээд тэгээ шийдвэрээ гаргахлаар ийм юм руу орчиж байгаа. Тэгэхээр нат процесс ч юм болохоор ингээд тэрхний систем гэдээ ирсэн шүү дээ. Тэрний систем хоёрын процесс гэж байгаа гэсэн үг. Одоо жишээ нь ингээд хүн шийдвэр гаргаад арилжаа хийгээд явахдаа системүүд дээр бол ингээд тий өөрийнхөө сурсан мэдсний угаасаа шингээсэн байгаа болохоор систем хоёр дээр ингээд илүү тооцоолж гаргаж байгаа. Систем нэг гэдэг нь зүгээр амьд гарах зориулалттай автомат үйлдэлүүд байхгүй. Дадал болно гэж нэг зүйл байгаа. Тэр нь нөгөө нэг юу гэдэг систем нэгийг илүү одоо систем нэгээр хийсэн ч гэсэндээ тэрийг илүү юм detail болгохын тулд жишээ нь одоо өөрийнхөө нь яг дагаж мөрддөг тэр нөгөө юмаа гаргаж ирнэ гэд тэрийг одоо арилжаа ихтэй заавал энийг хар гэдгээ сануулж байгаа бол тэр нь хийх системээс сэргийлээд байгаа байхгүй. Тархийг хүмүүжүүлж байгаа. Тархи чинь нөгөө амар их ажил хийдэг учраас заримдаа жишээ нь өдөржингөө юмаа мартаад байгаа хүн бол тухайн өдөр хийх юмаа тэмдэглэлийн дэвтэр дээр хийгээд тархинд одоо жишээ нь зөвхөн тэмдэглэлийн дэвтэр хар гэдэг ийм ой самж үлдээчүүл тэр чинь тэр олон юмыг бодохдоо биш зөвхөн тэмдэглэлийн дэвтэр хар гэдэг юм дээр энерги нөөцлөд нь шүү дээ. Бид нар чинь энерги нөөцтэй гэдгийг л айгүй санах хэрэгтэй байхгүй бидний глюкоз нөөцтэй. Тэрийг юу руу зарцуулах вэ гэдэг нь нейросайенсийн философиороо бол нөгөө юу гэсэн өөрийн хувийн менежмент гэсэн тайм менежмент нь нөгөө би тархинд байгаа глюкозыг юунд зарцуулах вэ гэдгийг хуваарлж чадна гэдэг нь нейросайенсаар бол тайм менежмент. Зөв юмдэл зарцуул гэдэг юу нь бол хэлээд шүү дээ. Яг хэрэгтэй. Одоо жишээл арилжаа хийж байгаа туршлагатай хүмүүс бол яг юун зөв бэ гэдгийг бол ерөөхдөө мэдж байгаа шүү дээ. Яг юунд цаг хугацаа зориулвал бид нөгөө хожим нь илүү хэрэгтэй байх бай. Алдагдал дээр бол надад гэхдээ тэр түрүүн ярьсан шүү нөгөө нэг богино хугацааны нэг юм ашигнаас болоод ирээдүйдээ ингээд ороод ирдэг гэд надад одоо нэг юм одоо юу гэх тоон талаасаа гэх юм уу. За магадгүй нэг хүн арилжаа дөнгөж авах сурлаа гэж ботход тэр хүний данс шатах нь бол хуйлахгүй. Тэр хүн ямар нэгэн байдлаар тэнд ашиг хийлээ гэж ботход энэ бол random азны асуудал. Дараа нь тохиолдчих магадгүй, тохиолдохгүй ч гэж магадгүй. Гэтэ тохиолдохгүй байгаад эцсийн дүндээ шатах магадлал нь айгүй өндөр. Тэнгүүд чинь яг дөнгөж ингэж хэлж байгаа энэ байдал дээр нөгөө одоо аллагдлын сэтгэл зүй ч юм уу те алдаанаас суралцъя. За одоо ингээд revenge хийж болохгүй. Хитрхи ингэж зүтгэх нь бас нэг талаараа бас айгүй өрөөсгөл болчиход байгаа шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө түрүү ярьж тарих нөгөө нэг юм чеклист байдаг бол тэрийг арай амар болгоод бүр ингээд тархиндаа одоо бага энерги зарцуулаад тэрийг ингээд шалгадаг болтогтой адилхан арилж байгаа бас яг одоо арилжааны бүх техник фундаментал юу гэдэг те тэдрийг бүр ингээд бага энерги зарцуулаад амар сайн шинжилгээ хийж чаддаг болтлоо маш удаан тархийг одоо тэгэж хөгжүүлэх нь шүү дээ те болчингуудаа нэлээд сайн тасгаж одоо түн нөгөө масл стресс ярьсан шүү дээ болчин нөгөө нэг ядраг стрессэнд ороод тэгээд орчдөг дээ эргээд нөгөө сэрхтэй мэдээж сайн бол сэрдэж одоо нөгөө фитнесээр яриулъя тэрнтэй адилхан бас бэдгийм болов гэж боддог байхгүй. Тэгээ арилжаа бол маш их хөдөлмөр ордог. Маш их хөдөлмөрийн нөгөө нэг бага ийм одоо бичиг юу гэх юм те маш хурдан хугацаанд амархан хугацаанд мөнгө олдог биш. Маш их хөдөлмөр, маш их цаг хугацааны үндсэн дээр олдог учраас алдагдланч тэр ашигч тэр бас нэлээд хүнд тусдаг байх гэж би боддог байхгүй. Тэгэд угаасаа зөндөл юмнууд нөлөөлж байгаа хэл та. Миний үнцэг чинь зөвхөн нейросайенс юм чинь. Тэгэл дансны мөнгөний хэмжээч бас айхтар нөлөөлд юм шиг байгаа юм те. Тэгээд яалч угаасаа нейросайенс миний зүгээр бас нэг харсан юмнуудын нэг нь арилжаа хийдэг хүмүүс нөгөө ямар нэгэн донтуулах юмнаас жоохон хол байсан дээр юм болов гэж зүгээр миний хувьд хараад байдаг. Нөгөө айгүй шийдвэр гаргалтын алдагдлалд орж магадгүй юм шиг одоо санагтаад байдیں۔ Тэгээ одоо жишээ нь алкогольны донтолт ч юм уу тэр нөгөө нэг одоо төрөний нөгөө хэлжээс нөгөө ингээд юм буцаагаад нөгөө дансаа шатаагаад revenge trading хийж байгаа ч юм уу. Тэр болгон дээр надаа одоо жишээ нь бид нар ингээд нөгөө нэг төрөөсөн ш нэг алдаад муухай мэдрэмж төрчих шүү дээ. Тэнгүүт тэрний ардаас бас тархины нөгөө нэг юм хамгийн түрүүнд хийдэг процессуудын нэг нь юу юм гэхээр хизээ би жаргалтай байсан юм бэ гэдэг нэг процесс хайж эхэлдэг гэсэн. Тэр нь одоо жишээ нь юу гэдэг одоо бидний нөгөө нэг энэ хэрэгжилж байгаа донтуулах бүтээгдэхүүнүүд чинь гол зорилго нь хүчээр аз жаргалын даврыг бүүсэлдэг үүрэгтэй байна. Тэгээд хүний тархинд 3 үед хүчтэй байсаар хэмжүүлсэн. Олон мэдрэхүй зэрэг ажилласан үед, хит их аз жаргалын давар ялгарсан үед, эсвэл айцын үед айгүй хүчтэй мэдрэмж төрнө. Тэгэнгүүт нөгөө нэг юм одоо яг алдагдал хүлээсэн муухай байж их үед нь тархи би хизээ жаргалтай байсан гингүүт тархи хүлээж авахдаа би алкогол хэрэглэж байгаа учраас гоё байна гэж хүлээж авдаггүй. Одоо энэ орчинд энэ хүнтэй байхад
би жаргалтай мэдрэмж авдаг боё тэр нөгөө нэг юм алкогол биш нөгөө орчны санаанд байдаг. Тэгээд сүйдрэгөө улаан цанд архиа санаж эхэлнэ. Жишгэл өөр донтуулах юм аа. Тэгэнгүүт буцаагаад тэр үеэ санаад тэгээд буцаад ямар нэгэн байдлаар за би ямар нэгэн байдлаар тайвшрахын тулд ямар нэгэн алкогол нэг жоохон хэдэн грамм уувал ингээд ийм тайвширдаг зүрх ингэдэг гэдэг ойлголт байгаад тэр нь ороод ирэх юм бол хиймэл аз жаргалын даавар үсээд тэр нь буцаагаад дахиад өөрөө нөгөө нэг юм аз жаргалтаагаас болоод нөгөө judgment zone гэдэг нөгөө нэг юм хүний тархинд бас нөгөө түрүүний reward center шиг шүмжэлтэй ханддаг бүтэц гэж байгаа. Их тарих өөрөө Brodmann-ийг ингээд 54 талбай туваагдаг. Тус бүрдээ нэг ажил хийдэг. Тэрний нэг бүтэц дээр нөгөө нэг юм орж ирж байгаа зүйлд ингээд шүмжэлтэй ханддаг байхгүй. Тэгэнгүүт ингээд энэ одоо чинь хайр дурлал дээр бол те ингээд нэм нөгөө хүн энэ үнэхээр намайг жаргаах уу те миний юм үнэ үү гэж харж байгаатай адилхан аз жаргалын давар хүчтэй ялгарч чахаар judgment zone үйл ажиллагаа алдчихдаг. Тэгэнгүүт жаргалтай мэдрэмжийн ардаас одоо бас critical шийдвэр гаргалтын алдагдал үүсэж байна. Яагаад гэвэл нөгөө зүйлээ энэ яг зөв байна уу, буруу байна уу гэд шүмжилдэ хандаж чадгаа болчдөг. Тэгэхээр алкоголноос болж тийм нөхцөл байдал үүсэж болно. Эсвэл алкогол хэрэглээд гарсны ардаас химэл сэтгэл готрол үүсэж болно. Тэгэхээр нөгөө нэг юм трейд хийж байгаа хүмүүс чинь яг бодиттой мөнгөн дээр шууд яаж байгаа учраас бас нэг юм шийдвэр гаргалтын нөлөөлөл одоо алдагдалд оруулдаг зүйлүүдээс бас хол байвал зүгээр юм болов уу гэж миний хувьд хараад байна. Сая яг ингээл яриад хэлсэн чинь яг нөгөө арилжааны үеийн болон арилжааны дараах өөрийнхөө сэтгэл зүй дээр бүгдийг ингээд анализ хийсэн чинь бүр яг ингээд онж шүү дээ. Гарцсан зүг ярьж байна. Тийм явтай зүг ярьж байна те. Манай Монгол залуучуудын нэг амар алдартай үг өгдөн шүү дээ нөгөө байнга хэлдэг. Дансаачтай хулганд хэлдэг. Та сонсч ирсэн үү? Туршлага боллоо гэдэг. Юм болохоор одоо ингээд би жилийн өмнө ингээд нэг хүнтэй уулзж байгаа байхгүй юу? Дансаачтай энэ амар том туршлага нь миний хувьд боллоо гэд яг жилийн дараа яг харахаар яг адилхан амар туршлага боллоо гэд энэ яг нөгөөнийг яг одоо ингээд бодохоор ингээд нөгөө хүн өөрийгөө нэг өмөрөх юу гэдэг зүйл бас тэрхнээс нь ялгараад байна тийм шүү дээ. Ерөөсөө ингээд жилийн өмнө яг тийм байсан яг ингээд яхад яг ингээд нүүр тулаад уулзахад яг л энэ бол туршлага боллоо. Миний хувьд бол туршлага гэж ерөөсөө тэр нөгөө өөрийгөө өмөрөх процесс юутай холбоотой гэхдээ дэлгэцэн амралтай холбоотой. Тийм үү. Тэгэнгүүт нөгөө нэг одоо хэдэл юу яагаад одоо зүгээр яг маш олон зүйлээс хамааралтай. Гэхдээ яг одоогийн нөхцөлд дэлгэцэн хамааралтай холбоотой. Тэгэнгүүт нөгөө нэг түрүүний хэлжсэн бидний тархинд байгаа глюкоз нөөцтэй гэсэн. Тэр нөөцийг юунд зарцуулах нь хувийн менежмент. Тэгэхээр одоо би ингээд юм өглөө ингээд юм за надад байгаа 10 глюкозынхоо би ингээд social эргүүллээ л дээ. Тэгэнгүүт одоо бидний утаснаас ялгарч байгаа гэрэл бол blue light гэж байгаа. Бидний нүдний харагдах гэрлийн спектрд үүдэг хамгийн богино бөгөөд хамгийн өндөр ачаалттай гэрэл буюу тархийг хамгийн их ачаалуулдаг гэрэл. За энэ гэрлийг хүлээж авахын тулд тархи нөгөө нэг за байгаа 10 глюкозын 2-ыг ашиглажлаа. За тэгэнгүүт бидний нүд яадаг вэ гэхээр ингээд юм 180 градус хардаг. Тэгэхээр эргэн тойронд байгаа бүх зүйлүүдийг мэдэрдэг, хардаг гэсэн үг. Зүгээр л фокуслж байгаа нэг зүй учраас. Дараагийнх нь бидний тархи 1 секундын дотор аваад үзэх юм бол ингээд эхний 300 миллисекунд хүртэл тухайн зүйлд анхаарал татагдаад 300-аас 700 миллисекунд хүртэл тухайн зүйлийг ойлгоод 700-аас 1 секунд хүртэл хугацаанд нөгөө миллисекундээс 1 секунд хүртэл хугацаанд нөгөө зүйлийг итгэцэн байдаг. Энэ хооронд тархины 8 бүтцийг дамжаад өнгөрцөн юм. Тэгэхээр сошиал дээр нэгүүлгээд өнгөрж байгаа ингээд нэг скролл хийхэд 3 мэдээ өнгөрлөө гэхэд тэр зүгээр өнгөрөөд явж байгаа 3 мэдээлэл биш. Тархи хэдийн альтын үлээж аваад боловсруулсан 3 мэдээлэл. Ингэхдээ нөгөө үлдсэн 8-ынхаа 6-ыг нь ашиглаж байгаа. Ингээд үлдсэн 2 глюкозоо трейд хийх гингүүд нөгөөх нь ажиллахгүй. За мэдээж алдаа гаргана. Тэгээ туршлага боллоо гэн. Яагаад би алдчихвгээ бодох гингүүд угаасаа зорьсондоо хүрээгүй муухай мэдрэмжтэй байгаа дээр нь нэмээд дахиад өөрийгөө буруутгах гингүүд тарих эсрэгээрээ нөгөө нэг өөрийгөө эвгүүтэх бодол руу орох гэдэг шүү дээ. Өөрийгөө үзэн ядахтай. Тэгүүлэхгүй тул тарих угаасаа өөрийгөө өмөрдөг механизмтай. Өөрийгөө тарих үзэн ядаад эхлэх юм бол тэр нөгөө амьд явах инстинкт нь алдагддаг учраас өөрийгөө ямар ч үед зөвөр хүлээж авч иж тэр нь хүний нөгөө нэг юм survival instinct гэхгүй. Бид нар зүрхээ зогсоож чадахгүйтэй адилхан муухай сүултээ ингээд юм жишээ нь ингээд хүн ингээд урдаал яваад байдаг хүн сүл рүүгээ одоо тэгээ яах вэ? Тэгээд цайн хэлэх шиг бол гэж байгаа. Эн чинь цайрж байгаа биш амьд гарах эцсийн алхмаа хийж байгаа байхгүй. Өөр өөрийгөө үнэлж амьд гарах. Тэгэхээр яг ингээд өөрийгөө хит өмөрөөд ингээд ста туршлага боллоо гэх бүтэн жилийн хугацаанд нэг туршлага байгаа бол цаг зав гаргаад яач юу гэд энтэй яг бодит үнэтэй нүүр тулах хамгийн зөв арга бол тархин дээр бол SWOT анализ хийх бүгдийг бичих. Амар хэцүү зэ. Яг ингээд жинхэнэ өөрийнхөө муу юмыг бичих гингүүт нөгөө нэг тарих өөрийгөө өмөрөөд мотор нейронуудыг хөдөлгөөний нейронуудыг ингээд
ингээд болиулангуудаа мичүүлэхгүй хэвээр боо юм болно. Жинхэнэ өөртөө алцсан. Зээг өөрөө яг жихнэрээс шүүж чадах хүн Тэгэнгүүт яг ингээд бичин чадах уу яг бичээд гэтээ өөртөө амлалт өгөх хэрэгтэй. Энийг бичиж дуусаа би устгах нь. Тархинд амлалт өгөх гэдэг шүү дээ. Бидний чинь тархи өдөрддөг. Тэгэнгүүт нөгөө бичээд дуусны ардаас би чи ямар хөгийн гарав гэдэг мэдрэмж төрж байлаа шүү дээ. Ардаас нь би зүг гаргах юмаа гаргаад ингээ яг өөр өөртөө нүүр тулна гэсэн. Тэгэхгүй бол зүгээр юм амар их дэлгэцийн хамааралтай хүн дэлгэцээ үзэж чагаад хамаг энерги зарцуулсан бол өөрийгөө дахиж нэг одоо аудит хийнэ гэдэг чинь тэрнээс их энерги зарцуулах учраас энерги нь угаасаа хүрэхгүй учраас тэрийг хийхгүй гэсэн. Бид нар ингээд нэг юм 2 литр бензинтэй банкнда тэгээд дархан орно гэвэл орохгүй зү. Яг тэрнтэй адилхан механизм. Тэгэхээр нөгөө нэг бидний угаасаа л тийм яг жилийн хугацаанд нэг юм хийгээд байгаа бол тэр хүн ямар нэгэн байдлаар дэлгэцийн донтолт угаасаа байна гэсэн. Эсвэл ямар нэгэн тархиа шал өөр юм зарцуулж байгаа. Тэгвэл одоо тэр хүмүүст одоо тэгвэл зөвлөгөө гэж хэлэхэд яг өнгөрсөн юм бичих ёстой юм тий. Яг юун дээр алдсан тий. Яг намайг одоо яг алдахад тий. За шууд хажууд хин байсан бараг л тий. Тэрийгэ бичээд энэ яг юу бичиж яг надад юу хэлж ийсэн тэгэх юм бол тэрийг харах юм бол ер нь ойлгох нь шүү тий. Яг нэг суута нүдэндээ харуулахгүй бол тарих нөгөө нэг тэрийг хүлээж авдаг ах ингээд балер гүжүүд штэ. Тэгээ хүнийг жаргалтай барих үүрэгтэй. Хүн хаан жаргалтай юм тийшээгээл явдаг. Тэгэнгүүт чи ингээд ийм муухай юм харуулах гэдэг лугаас хармааргүй нэг буруу харж штэ. Тэгэхээр тэрийг нь байж чи харж. Тэгүүлэхийн тулд тэрийг хийхийн тулд нааталт нь хамгийн түрүүнд ядаж нэг өдөр уц үзэхгүй байх хэрэгтэй. Тэр чи ингээд өөр өөртөө дийл хийгээд бодоо за бичи би яг нүүр тулын молыг гэдэг чинь бас асар их нөгөө глюкозын нөөцийг ажилуулж тарих ингээд бодож иж тэр шийдвэрийг гаргах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг глюкозынх нь нөөц нь хангалттай байгаад шин дижилүүд нь хангалттай байгаад одоо бидний шийдвэр чи эсээс л гарч байгаа. Тэр эс хэвэн байхын тулд хүчил төрөгч хэрэгтэй, биднэрт нөгөө минералууд чи хэрэгтэй, биднэрт нүүрс ус хэрэгтэй, биднэрт дуураг хэрэгтэй, биднэрт дөөгт ус хэрэгтэй. Эдгээр нь бэжиж нөгөөс чинь хэвэн ажиллаж ич хэвэн шийдвэр гаргана. Тэгэхгүйгээр хэдэн өдөр нойргүй явцсан дасгал хөдөлгөөн хийдгүү, буруу хоол иддэг, өглөө хоол иддэггүй гардаг те нүүрс усыг байнга хордог хүмүүс бол хизээч зөв шийдвэр гаргах боломжгүй болчихно. Тэгээд яг нөгөө нэг юм одоо дэлгэцэн хамаарлаа болоод 1-2 өдөр бүргүй тэр чинь донтолцсон амар хэцүү. Үнийг давж гарах хүн аягүй хэцүү. Давж гараад бичиж эхэлж байгаа бол энэ хүн бараг 50% алхам ажиллая гэсэн. Ингээд тэгхгүй бол нөгөө хүн чинь бодохгүй штэ. Би болохоор нөгөө нэг эхлээд нөгөө арилжаа хийж дөнгөж эхлээд аягүй их алдагдал хүлээсний дараа нөгөө нэг гэр бүл рүү амар ууралдаг байсан. Хүүхдүүд, эхнэр ер нь ойр дотн яг ингээд яг хажууд байгаа хүмүүсээ юу. Уг нь бол ингээд яг би тухайд яг боддог байхгүй. Энэ хүмүүсийн буруугаас болж би мөнгө алдаагүй гэж би өөрөө дотроо одоо түрүүнийхэд өмөрөд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө мөнгө алдсан гэхээр л өөр ихгүй амар уур хүрэл яг нэг алдагдсан үед яг тийм үе байдаг тийм ингээл тэгсэн мөртлөө өөрхий тэгэл нөгөө би ч одоо 3 хүүхэдтэй байхгүй юу. Тэгэл ингээл яг тэр хүүхдүүд руугаал ингээл тий харахаар л гэд манай хүүхдүүд рүү гаргаад амар уур хүрэл яг ингээд иймэрхүү зүйлүүд бас арилжаач яг үнд айгүй их тохиолдог. Одоо ч гэсэн яг алдагдал өндөр хүлээгээд явж байгаа. Одоо манай подкастыг үзэж байгаа зөндөр хүмүүс байгаа. Энэ бол яг бодит яг туулаад ирсэн хүн болохоор яг би хэлээд байгаа байхгүй. Ер нь бол иймэрхүү үед ерөнхийдөө яг яах ёстой вэ? Энэ нөгөө ажлаас хаашрах хам шинжтэй төстэй механизм. За. Юу вэ гэхэлэр энэ дээр 2 юмар хэдүүлээ тайлбарлая. Нэгт болохоор алдагдал хүлээсэн. Нөгөө хүлээж байгаа нөгөө төсөөлцсөн байсан аз жаргалын дааврын хүлээлт нь байхгүй учраас химэл уналт өгөөд аз жаргалын даавар унцсан юм шиг мэдрэмж нэг төрнө. Хоёрт нөгөө алдагдлаа бодсоор байгаад нөгөө тархинд одоо ийм түрүүнээс стресстэн гэдэг нь эсхитэх ажиллаад ядрахыг хэлж байгаа тийм. Тэгэхээр ажиллаад ядрах тусам аз жаргалын дааврын ялгаралт унана. Тэгэхээр стресстэх тусам одоо чинь би өдөрт зүгээр жишээгээр авахад 5 цаг миний дэлгэцэн хэрэглээ 5 цаг байдаг бол би жаргалтай байх боломжгүй гэсэн. Жаргалтай мэдрэмжтэй байх боломжгүй. Яагаад тэгэхээр миний харааны мэдрэх хараагаар авсан зүйлийг тарих боловсруулах гэж асар их ажиллаад ядарсан учраас миний аз жаргалын даавар унтсан гэсэн. Тэгэхээр яг ингэдэг гэсэн. Тухайн мөчөд аз жаргалын даавар ямар байгаагаас хамаарат эргэн тойронд ямар байна гэдгийг шийдэгдэнэ гэсэн. Жишээ нь энд үнэхээр хогийн орчин байсан ч гэсэндээ сандал нэвдэрхий, ширээн муухай, уух юм намтхуу, уг нь чи гоё газар шүү дээ. Ийм байсан ч гэсэн одоо ийм муухай газар байсан ч надаа алкогол хэрэглээд аз жаргалын даавар хэрвээ шидэгчих юм бол энэ орчин яагаад ч гоё санагдаад. Тэгэл энэ хүний ярьж байгаа гоё санагдал те. Нөгөө уусан үед хүмүүс хоорондоо юм ярина гэдэг нь нөгөө хүн гоё санагдаад эхэлж байгаа учраас ярьж байгаа болохоос ш тэр нь ингээд өөр юм биш гэсэн. Эсвэргээрээ энэ орчин
ямар ч гоё байсан. Би энд миний аз жаргалын даавар унтсан үед орж ирвэл эсвэл энд байхад аз жаргалын даавар би хит их одоо алдагдал яг энд байхад алдагдал хүлээсэн ч юм уу. Алдагдал хүлээгээд энд орж ирсэн. Эсвэл энд би хит удаан одоо утас ширтсэн ч юм уу те. Яг энэ үеүүдэд энэ орчин ямар ч гоё байсан. Нөгөө нэг энэ орчноос би жаргалтай мэдрэмж авахгүй байх гэж тарих ойлгодог. Тэгээд жаргалтай мэдрэмж өгүүлэхгүй байгаа газарт хүн нөгөө нэг юм би энд байж яах юм ч юм уу те. Эсвэл нөгөө нэг юм уухтай мэдрэмжээ гаргаж эхэлдэг. Тэгэхээр нөгөө нэг хүн хайртай хүндээ дотны мэдрэмжээ гаргадаг гэж ярьдаг нь хайртай учраас дотрын мэдрэмжээ гаргаад байгаа биш. Муухай мэдрэмжийн ардаас тэр хүмүүс хажууд нь байгаад байгаа учраас энэ хүнээс олж би муухай болоод байна гэж тарих болгоо тэр хүмүүс рүү муухай ажиллаад эхэлдэг. Тэгээд дээрэс нь эн чинь нөгөө удаан үргэлжлэхлээрээ нөгөө тэр газараасаа зүгтах, холдох гэдэг мэдрэмжүүд рүү яадаг. Тэгэхээр хэрвээ алдагдал хүлээсэн бол эсвэл муухай мэдрэмжтэй эсвэл дэлгэцэн хамааралтай байгаа бол одоо жишээ нь хайртай хүмүүстэй гэр бүлтэйгээ чухал юм руугаа орохоос өмнө ядаж 30 минут гадаанаас суух хэрэгтэй. Тэгвэл тарих ингээд юм тэр гадаа байгаад ингээд нэг жоохон тайвшраад эхлээд гэртээ оронгууд энэ хүмүүсээс ч юм бол би муухай мэдрэмж аваагүй биш ч юм уу. Тийм ойлголт руугаа ордог тийм нөгөө Жинзийн үе чинь нөгөө ажлаас халшрах хамшинж өндөртэй байна гэсэн шүү дээ. Тэд нар чинь нөгөө нэг өсөж байгаа үед нь дэлгэцийн хэрэглээ хамаагүй өндөртэй. Дэлгэцийн хит их ачаалаас олж тархин амир ядраад тэрнээсээ болоод ажлаасаа муухай мэдрэмж авахгүй. Тэгэнгүүт эхний бодол нь хүнд яаж төрдөг вэ гэхээр энэ ширээ надад тухгүй санагдаад байна. Сандал юусоо бодлохгүй. Энэ ширээг би тийшээ тавиад сандлыг өөр сандал тавьчвал би яг алах гэдэг юм шиг мэдрэмж гэж төрнө. Барил өөрчлөх гээд шүү дээ. Энэ хооронд тарих юу гэж тооцоолдог? Үндсэн тооцоол нь би эндээс босоод тэнд очтол энэ зүйлийг би хийхгүйгээр тодорхой хугацаанд амрах юм байна гэдэг тооцоолыг надаа өгж байгаа мэдрэмж нь болохоор би тэнд суул алах гэдэг гэж бодогддог. Удаад эхлэхээр энэ байгууллага намайг үнэлэхгүй. Би хувийн бизнес хийвэл алах юм байна. Гэт хувийн бизнес рүү орно бүр амар юм л орно. Яг тэр хүн чинь стрессээсээ болоод жаргалтай мэдрэмж авахгүй яваад байгаа шүү дээ. Бүр хүндрэхээр яадаг гэхэл Монгол улс болохгүй. Энэ Монгол улс л ерөөс гадагшаа бол хаална. Энэ ерөөсөө хит нөгөө нэг юм тухайн хүний амьдралаас авж байгаа аз жаргалын дааврынх нь ялгарлал нь тэр хүний амьдралын буруу хвшлээс болоод унснаас болоод тэр хүн төрж байгаа мэдрэмжүүд багхгүй. Эсвэл буруу шийдвэрээс олж өсөж байгаа. Тэгвэл манай хоёр трейдер маань ингээд одоо алдагдлын дараа сэтгэл зүгөө ер нь хэрхэн яаж давдаг вэ? За миний хувьд бол яг сүүлийн үед бол яг өөрийгөө яг 50 байлгах гэж айгүй хичээж байгаа. Одоо хааштай алдсан юм чинь тий энэний өмнөгшгөө одоо ингээд хүн амьтанд дуурлах тий дахиад ингээд мөнгөөр цэнэглэх гэсэн оронд за зүгээр л ингээд нэг сайхан тайвширч тий. Эхлээд тайвширж ягаад хэсэггүй хугацаанд тайвширж ягаад гэхдээ цаана нөгөө дахиад үзэн гэдэг нь яваад байгаа байхгүй. Гэхдээ яг ингээд өмнө нь бол ингээд шууд алдаад шууд дахиад мөнгөө депозит хийж орж ирэл эсвэл хүн амьтнаас аваад яадаг гэсэн бол одоо ихэж тайвширж ягаад яг юун дээр алдчихв гэдгийг эхлээд баг зэрэг хардаг болсон. За тэгээд энэ дээр алдсан юм байна. За тэгвэл өнөөдөр одоо арилжаа хийх үү яах вэ гэд бодож жогоод за яг хөө тэгэл ерөнхийдөө одоо жоо ер нь бол тайвшрал гэсэн үг. Тайвшрах юм бол арай илүү зүгээр юм байна. Тэгэхгүй тэгээд яг нөгөө тухайн үеийн нөгөө эмоц алдсан эмоцоор үзэх юм бол тэгэл ер нь бол айгүй улам алдагдах хүлээх юм лээ. Энэ хамгийн зөв арга байхгүй. Нөгөө нэг жишээ нь хараанаас нэг доор 20 минут ажиллах чадамжтай. 20-оос дээшлэхээр алдагдaltaд ороод ирэх нь шүү дээ. Тэгээ бид нар нөгөө нэг юм нэг параграфыг ингээд 3 уншнаа ойлгодог шүү дээ. Уншаад байдаг. Тэр нь харааны дамжуулах гэсэн ажиллаж байгаа ч гэсэн тий тархин ингээд ядарсан байдаг. Тэгэнгүүт 0 орчоо ороод ирэнгүүт чинь бодож чадахгүйсэн бодлого бодцсон байдаг шүү дээ. Ийм амархан байсан юм. Тэгэхээр нөгөө нэг бид нар яах юм тэгээд 20 минут л юм хараад тэгээд болох юм уу? Тэгэхээр нөгөө нэг ажиллуулж амраах гэдэг чинь өөрөө сэтгэл зүй болон стрессийн хамгийн том менежмент гэхгүй. Тэгэхээр 20 минут харсан бол түрүүний жишээ нь алдагдал хүлээсэн бол тайвширна гэдэг нь тэр нөгөө нэг даавруудыг буцаагаад ингээд савлцсан байгааг буцаага байранд нь тавина. Энийг хамгийн их хурдлуулж зүв болгодог зүйл нь нэгт амьсгал, хоёрт босож алхах, гуравт нарны гэрэл. Энэ гурав нөгөө нэг энэ процессыг хамгийн хурдлуулна. Тэгээд яг тайвширсны ардаас тарих ингээ бүх зүйлээ хүлээж аваад нөгөө дааврууд нь хэвэн болоод ингэдэг хөхгүй. Богино хугацааны стресс, богино хугацааны харамжийг дарангуйлдаг. Урт хугацааны стресс, урт хугацааны харамжийг дарангуйлдаг. Тэгэхээр яг богино хугацаанд огцом авсан мэдээлэл нь яг тухайн үедээ тухайн хүнд ингээ богино хугацааны ийм ой харамжийг бүгдийг дарангуйлчихдээ.
яагаад би ийм алдаа гаргав чи яач вэ сая 1 цагийн хугацаанд юу болчих гэдгийг ойлгохгүй болчихно гэсэн. Яагаад тэгэхээр тэр нь шууд дарангуулчихдаг. Урт хугацаанд ингээд стресстэй байх юм бол ядраад байх юм бол урт хугацаанд байгаа ой санамжуудаа дараад эхэлчихдэг. Тэгэхээр нөгөө нэг амарна гэдэг бол бүр хамгийн төгс аргуудын. Тэрэн дотор яг ингээд зөв амьсгалаад нарны гэрэл бүр яг хөшиг өмшгөн байж байгаа. Хэрвээ байхгүй бол нөгөө нэг юм чихвчэндээ нөгөө нэг юм яг нэг альфа долгион молгон ч юм уу те нэг тийм итгэвчүүлдэг нэг юм зөөлөн айнууд идэг штэ. Тийм юм тавиад ингээд алхангаа ингээд нэг юм асар удаан ингээд төөртөл шиг мөртлөөсөө ингээд гоё алхаа те. Тэгээд цусны алхан гэдэг нь цусны эргэлтээ сайжруулж байгаа. Тэгэнгүүт тэр нь яаж байгаа гэхээр тархинд очиж байгаа. Ерөөсөө бидний ингээд айгүй энгийн заяа. Бид нар энийг 10 жилдээ хүний амьдралын хамгийн нууцыг мэдсэн байдیں۔ Тэр нь C6 H12 O6 дээр нэмэх нь O2 тэнцүү, C2 дээр нэмэх нь H2-оод нэмэх нь ATF гэдэг химийн томьёо нь бидний амьдралын суур томьёо байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бидний эдсэн глюкоз буюу нүүрс уссантай амьсгалаар орж ирж байгаа хүчил төрөгч уралд ороод энерги үүснэ. Энэ энерги үүсгэр хүний мэдрэлийн эсн нэ, дархлааны эсн нэ, булчингийн эсн нэ, ясны эсн ажиллана гэсэн. Тэгэхээр хүчил төрөгч улаан хэсээр зөөгдөн. Улаан хэсийн тэр тээвэрлэлийг зүрх хариуцна. Юу ч ихгүй суугаад байх юм бол зүрхийн цохилт удаашран, тээвэрлэлт удаашран, хүчил төрөгч эстээр очих нь багасна. Тэгэхээр энерги үүсгэх нь багасна. Тэгэхээр алхах юм бол зүрхний эргэл сайжраад тархинд очиж байгаа улаан хэсээр зөөвөрлөгдөж очиж байгаа хүчил төрөгчийн сайжраад илүү их нөгөө нэг тэр астаачна гэсэн үг. Энерги үүснэ. Хэрвээ глюкоз байхгүй бол бас нөгөө энерги багасна. Тэгэхээр тархи ажиллахгүй болно. Тэгэхээр энэ суур механизм. Тэгээд яг гоё ингээд таашраа сунгууд нөгөө нэг юм бүх юм чинь хэвэндээ ингээд рефреш хийх. Тархи ингээд 30 минутад нэг рефреш хийн заяа. Нэг балер юм. Хоёрт авсан мэдээллийг заавал боловсруулж иж дараагийн ажилд орно. Хэрвээ би тэгвэл яг боловсруулт юм уу үгүй мүү гэдгээ мэдмээр байгаа бол хамгийн ихний шинж нь орондоо ороод нойрчин хүрэхгүй юм бодож эхэлж байгаа бол та авсан мэдээлэлээ боловсруулах цагийг тархинд өгдөггүй мэн гэсэн. Тэгээд хүнтэй юм ярьлаа. Тэрийг ингээд боловсруулахаар уцаа хараад ардаас нь машин бариад ингээд гэртээ ороод ингээд орондоо оронгууд за одоо хамгийн 50 үе штэ миний. Гаднаас ямар нэг стресс ахгүй. Тэгэнгүүт окей би авсан мэдээлүүд чинь боловсруулаад тэгээд нүдэн ханангууд кино үзүүлээд эхэлнэ. 9 шидийн бодогдоод тэгээд зүрх мөрх хурдан цохлоод өдрийнхөө ой санамжийг сэргээж байгаа учраас мэдрэмж сэргийдэг хөөх. Тэгээд зүрх мөрхөөс хавлаа. Тэгээд би ерөөсөө нойрны алдагдлалд орсон. Тэгэхээр нөгөө алдагдал авсан бол дахиад 30 минут суучингууд тэр нөгөө нэг бүх юмаа тарих өөрөө үзэхцэлдэг. Бид нар нэг тархинд нэг юмыг зааж маадаг бодгол биш заяа. Харин бидэн зааж өгөн зүгээр л ажиллаа хийх тухтай орчныг нь бүрдүүлэл өгчвөл өөрөө яг ингээд гоё юм тэр нь стажинхээ амраахц. Тэгэл ингээд юу ч ихгүй суучингууд бүх юм анализгээ рефрештэй бүх юм окей болгоод тэгээ угаасаа туршлагатай үний угаасаа хамгийн бест арга нь болж эхэлж байгаа шүү дээ. Тийм шүү. Хамгийн одоо шилдэг арга бол яг ингээд тайвшраад тэгээд яг эргээд ингээ одоо эргүүлээд харж байгаа байхгүй. Тэгээд яг зүгээр хараагүй үнцэг ингээ буцаа гараад ирж байгаа байхгүй. Энэ дээрээ алдсан байж тэгээд яг дараагийнхын трейд дээр яг тэрийг яг харж байгаа. Өмнө ингэж алдчихсан юм чи ингээд яг тэгэхээр яг ер нь бол тайвшрал гэдэг зүйл бол хэсгээ хугацаанд ингээл тайвшраад буцаад ороод ирэхэд бол бас арай өөр болцсон. Айгуу гоё болцсон мэт. Ер нь бол айгуу гоё болоод арилжаач гэсэн айгуу гоё болоод ашиг машиг хийх тохиолдол зөндөө бол бид шүү дээ. Миний хувьд бол арай нэг өөр талаас яригдах байхаа. Би чи хамгийн анх сурснаас хойшоо ягаад ч юм бэ нөгөө нэг юм тархинда бас тархины юутай холбоотой л нэг юм тэмдэглэл хөтлөө сайн гэдэг юм сонсцсон. Нэг юм өөрийгөө сайн гэж боддог хүмүүнээс ч юм уу те. Тэгээ тэмдэглэл хөтлөөд эхэлсэн болохоор өөрийгөө нөгөө нэг 3 дахь талаасаа ажиглаад байгаа гэсэн үг шүү дээ. Одоо ингээд тухайн арилжаа хийхлээ хэдэн цагт хийсэн, яагаад хийсэн те. Тухайн үед надад яг ямар мэдрэмж төрж исэн те. Би яараа байсан юм уу, сандраа байсан юм уу, түнгис ирсэн юм уу, яасан, холойтсон байсан юм уу. Яг нэг тиймэрхүү хөлтөлтөг юм бүр 21 оноос хийсэн тэмдэглэл надад байдаг байхгүй. Тэгээ тэрийг ингээ хийдэг болохоор ингээд явж байгаа л болохгүй болоод ирэхээр харна шүү дээ. Хараад эхлэнгүүд алдан амар ойлгомжтой байдаг байхгүй. Яг юун дээр би яагаад алдаад байгаа гэдэг би чинь те сүүлийн 1 сар амар стресстэй гэсэн юм шүү дээ. Би стресснээсээ болоод дандаа амар эрт энтрийнхаа нээсээрээ байгаад алдаад байгаа юм шүү дээ. Жохон хүлээсэн болов уу болох гэдэг байхгүй. Гэдэг ч юм уу. Эсвэл бол дандаа Азийн сешн дээр арилжаа нээгээд байгаа бүгд алдагдaltaй. Нью-Йорк дээр нээгээд байгаад нь бүгд ашигтай байгаа гэвэл хазаал болчих л да тий. Гэдэг энэ нөгөө нэг 3 дахь талын анализ тэмдэглэлээс гарч эхэлт юм бэл. Тэгээ одоо нөгөө нэг анх сурж байгаа хүмүүстэй одоо ингээд бас менторлоод явж байгаас тэмдэглэл хөтлөө. Айгүйх тэмдэглэл хөтлөх хэрэгтэй гэдэг.
Тэгэнгүүт ихэнх нь хөдөлтгөн бэл. Одоо жишээл арилжаа болвол баг 80% нь баг хүлээлт баг байгаа шүү тий. Оролт ингээд хүлээж байгаад хийн тэгээд хийчихэд яах юм те юу ч хийхгүй шүү дээ. Тэгээд тэр хооронд нөгөө нэг тэмдэглэл хөтлөх юм цаг байгаа байхгүй. Одоо нэг тархийг дахиад тэр UV лайтаараа ингээд ажилуулад ядрах биш те зүгээр сая болсон процессудаас ч юм уу те ийм шалтгаанаас болоод би энэ арилжаан дээр ингэж орсон гэд тэгэх юм бол дараа нь эргээд өөрийгөө нөгөө нэг паттерн үсэд ингэсэн шүү дээ. Би ингэж ингэхээр ийм алдаа хийчихэд байдаг гэдгийг паттерн. Тэгээд нөгөө нэг алгаануудаа багаар ингэж засаад эхлэх юм бол дараа дараагийн арилжаанууд нь одоо нэг 90% алддаг гэсэн бол магадгүй 80% арай буурж орж ирдэг ч юм алдагдalna. Тэгээд одоо түрүүний ярианаас ойлгоход магадгүй нөгөө нэг тархины ажиллах тэр нөгөө нэг хүч нь арай нөгөө бага хүчээр их юм хийх гэж нөгөө оролддог автоматар гэсэн үг шүү дээ. Тийм болж хувирдгал болж тарах гал юм л та. Энэ бас зөв арга. Улааныг харж ороод. Энэ бас арга. Энэ нөгөө нэг түрүүний хэлжсэн. Одоо тархинд одоо нөгөө болсон процессыг эргүүлэн санана гэдэг чинь нөгөө айгүйх ой санамж явах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт тэмдэглэл хөтлөлчөөд зөвхөн миний тархинд тэр охийг санах албагүй одоо зөв нөгөө дэвтрээ харчих юм тэмдэглээ харчих гэдэг ой санамж үлдээч ихлээр нөгөөдгийг санахын оронд нөгөө нөөцөө глюкозын энергийнхаа нөөцийг айгүй өөр олон юм зарцуулах гэдэг шүү дээ. Энэ угаасаа айгүй гоё арга. Хоёрт болохоор нөгөө энэ нөгөө айгүй завгүй хүмүүсийн зүгээр амьдралын хэмнэл нь хэрвээ үнэхээр завгүй бол энэ бас айгүй чухал. Тэгэнгүүт нөгөө за би өглөө 7 цагаас тэрнтэй уулзаад 8 цагаас тэрнтэй уулзаад 9 цагаас тэрнтэй уулзаад 10 цагтаа тэрнтэй уулзаад тэгээд юм санахын тулд айгүйх энерги зарцуулчихдаг. Тэгэхгүйгээр дэвтрээ хараад таа. Тэнгүүт тэр олон хэрэггүй мэдээллийг ингээд хадгалах шаардлагагүйгээр тарих хүлээж авдаг. Гэтэ хүний нөгөө нэг амьдралын одоо генетикийн хувьд тий амьдралын хэв маяг өссөн одоо бүх юм нөр учраас хүн болгонд өөр арга үйлчилдэг. Тэгэнгүүт жишээ нь одоо энэ тэмдэглэл хөтлөх бол угаасаа бас айгүй зөв арга. Нөгөө талаас түрүүнээс нөгөө ой санамж гэж түрүүнээс ярьлаа шүү дээ. Ой санамж гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр нэг мэдрэлээс нөгөө мэдрэлээстэй холбоо үүсгэхийг ингээд нэг өснө цахилгаан дамжуулахыг тэр нь нөгөө нимх хасах цэнэгтэй буй натр кальц бидний мэдээд байгаа. Тэрийг нэг лүгээ дамжуулахыг ингээд ой санамж гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энэ ой санамж нь ингээд ийм хүчтэй үүсгэхийн тулд түрүүнээс олон мэдрэхүй зэрэг ажиллана гэсэн шүү дээ. Тэгэнгүүт нөгөөдгий чинь ингээд мэдэрчлээ те. Тэгээ бичин. Тэгэнгүүт булчингууд ажиллаж байгаа. Тэгээд тэг дахиад харж байгаа. Бичиж байхдаа заримдаа хүн ярьж идэг. Ингээ олон мэдрэхүй зэрэг ажиллангууд тэр нь ингээд олон ой нейронууд хоорондоо холбогдоод ийм хүчтэй ой санамж үүснэ. Тэгээд хүчтэй ой санамж хүний тархийг удирддаг. Дараагийн удаа шийдвэр гаргах гингүүд нөгөө нэг энэ олон мэдрэхүйгээр хоримтлагдсан байгаа тэр хүчтэй болцсон байгаа memory чинь чи ерөөхдөө энэ дээр ингэдэг учраас тэгдэг гэд хүнд мэдрэгдэхдээ автоматар зөв хийгээд байгаа юм шиг санагддаг. Одоо чинь ингэдэг байхгүй. Одоо том шатарчтай ингээ яриад үзэн шүү дээ. Одоо нэг та үнэхээр ингээд ийм 20 нүдлийн цаадхыг хард юм уу? Үнэхээр 10 нүдлийн цаадхыг хард юм бөхөр гүйштэй их юм. Ер нь баг зүүн совингоор нүдэн шүү дээ. Зүүн совин гэдэг нь тарих судлаар юу гэж тайлбарлагдах вэ гэхээр байнгын хийсээр байгаад тэр нь бүр яг тархинд дадал болоод автоматар хийж байгаа зүйл нь хүнд мэдрэгдэхдээ зүүн совин шиг мэдрэгдсэн. Тэрийг зүүн совин тайлбарлах. Gut feeling гэдэг нь ой санамжийн дундуураас ингээд ийм өмнө нь байгаа бүх ой санамжийн дундуураас ингээд тарих фильтр дөнгөтэй нэг иймэрхүү юм биш үү гэд мэдрэмж шийдэж байгаа нь gut feeling болоод зүүн совин гэдэг нь бас тэр нөгөө тогтмол хийдэг зүйлээ ирээдүйд ингээд шууд автоматар хийж байгаа юм шиг зүйл нь зүүн совин болчтой. Тэгэхээр нөгөө бичээд байгаа ой санамжууд бол тархинд асар хүчтэй бол. Тэгэхээр нөгөө нэг ийм алдаа гарах магадлалыг бууруулах ч юм уу те ядчил нөгөө нэг ийм хамгийн зөв ой санамж нь хамгийн хүчтэй байх юм бол ядарсан үедээ олон чиглэлийн ой санамжаас фильтрдэггүйгээр зөв фильтрдэж аваад хийвэл арай тухайн үед алдаа гарах магадлал нь бага байдаг ч юм уу те. Би болохоор арай өөр зүйлийг тэмдэглээд байсан юм байна. Алдагдлуудаа тэмдэглээ. За би энийг давах хэрэгтэй. Улам алдсаар нөгөө алдагдлын доошол явна. Бас тэгдэг байсан шнэ. Алдагдлал тэмдэглээд байна. За би тэдийг өнөөдөр тэгээд за одоо би одоо ингээ ашиг хийхээр за энийг эхнийхээ ингээ дарчиж байгаа. За одоо би дараа энийг яана гэж буцаагаад нөгөөдгийг доошоо алдаад. Бас тэгэж болохгүй байлээ шүү. Тэгээд орсгаа яагаад тий. Тэр улам стресстэй юм. Алдагдлаа ингээ хүн чинь харахаар тэр нөгөөдхөө улам хараад ёо гэдэг. Тэгээд нөгөө хамгийн их ой санамж нь алдагдлах байгаа бол тэгээд яавал алдахгүйгээс үлдээ ажиллаад их. Харин тийм шүү дээ. Алдагдлал дээр ихтгэхийг анхаарат. Харин тийм алдагдлаар харин одоо бол ер нь бол арилжаа гэдэг ер нь бол их залуучууд одоо бид бүгд арилжаа гэдэг залуучууд баг мэдж байгаа тийм туршлагатай олон жил болсон. Ихэнх нь
алдагдал дээр ашиг гэхээсээ илүү алдагдлаа яаж нөхөх вэ гэдэг дээр амар төвлөрч одоо арилждаг юм орог. Одоо танаас сурагчнаас ч бараг ярьж байгаа байлгүй тий. Одоо хүмүүс чинь тэгэхээр ингэдэж штэ. Би яг энэ алдаагаа л би одоо энэ алдаагаа засаад тэгчгэл юм бол би одоо энэ Forex-с боллоо гэж амар хүмүүс ярьдаг. Одоо нэг хүн $10,000 алдсан байлаа. Би энэ алдагдлаа нөхөх гэж ярьдаг шүү дээ. Энэ алдагдлаа би яг ингэж нөхчих юм бол би энэ Forex-с бүр боллоо. Энэ өстө миний одоо юу биш юм бэ те? Хийх зүйл биш юм бэ гэл тэгэл ингээд харахад стилний 2 жилийн дараа хийгээ явж байгаа гэж. Ер нь л тийм бэт юм билээ. Тэгээ би ч одоо ингээд зөндөө олон хүмүүстэй харьцаж ийн. Олон жил ингээд хамт явж исэн одоо хүмүүс маань ч гэсэн ингээд амарстай арилжаан дээр баг god mod гэж өөрсдөө ярьдаг байсан. Одоо тэгээд ингээд арилжаанаас өөр юм хийгээд явж байна. Тэгэхээр яг бас нэг мэдээж бол энэ дээр бол нэг сэтгэл зүй орж ирж байгаа бах тий. Мэдээж бол тарих сэтгэл зүй бол мэдээж тарихнаас гаралтай юм чинь тий. Тэгэхээр бол яг хуу залуучуудаа хэлэхэд бас тэмдэглэл бас сайн яг зөв зүйлийг гол нь тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм тий. Зөв зүйлийг тий. Зөвийг алдагдлаа ингээд харин тий. Алдагдлаа ингээд хөтлөөд явал улам алдаа тий. Тэгэхээр бас зөв бодлоо. Яг хуу миний хувьд бол яг хуу зүгээр л тайвширчхад л тэгэл айгуу гоё болоо явчихдаг тий. Өөр ямар ч асуудал байхгүй. Тий угаасаа хүн хүний нөгөө нэг өөрөө ашиглаж байгаа арга барил тий харин тий ялангуяа арилжаа нөгөө нэг бага насны нэг өссөн орчин ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас амар нөлөөлдөг шүү дээ. Бас нэг иймэрхүү юмнууд ажиглагддаг хүмүүсээс хин нэг нь сайн гэж хэлүүлэх гэж юм уу те мундаг байна гэж хэлүүлж ийж тэр хүний одоо юу гэх юм арилжаа айгу сайн явах юм шиг те одоо магадгүй нэг мундаг арилжаа чинь гарч ирээ чиний арилжаа чинь болж шүү гэд хэлчихвэл сайн байх юм шиг те эсвэл бол чи болохгүй шүү гэд хэлчихвэл баг болох юм шиг те хитрхи нөгөө нэг тийм одоо юу гэх бага наснасаа хойш нэг үнэлэгт энийг би ялахгүй л бол үнэлэгдэхгүй хайрлагдахгүй гэдэг ийм сэтгэл зүйтэй хитрхи их удаан байгаад тэгэхээр бас болтгүй юм байна л тэр нөгөө өөрийн гэсэн нөгөө нэг үзэл бодол одоо өөрийн арга барил гэдэг чинь арга барилдаа итгэх юу ч болж исэн те одоо тэнд би өвдөжсэн ч согтуу байсан ч те гадуур явж машин барьж исэн ч тэр арилжаа дарах хэмжээний өөртөө итгэлтэй байдал яг тэндээс үүсдэг юм бас ажиглагдсан байна. Тэгэхээр яг бага насны тэр одоо түрүүний ярьсан нөгөө нэг өстой орчингуудыг тэгэхээр бас мэдрэмжүүд яригдах бах тий. Тэр мэдрэмжийн ой санамжууд хүнд маш хүчтэйгээр нөлөөлөд бас тэр нь эргээд эрэхтэй бас алдагдал бас нэлээх нөлөөлдөг учраас би бас ингэж ярьдаг бах ингээд бага насныхаа талаар айгуу сайн мэдээд өөрийнхөө талаар айгуу сайн мэдсэний дараа хүн бас арилжаа явуулыг зүгээр байдгаа. Тэрийг мэдэхгүй бол хүн яг юунаас болоод алдаад байгаагаа мэдэхгүй айгуу олон жил бас явцсан тохиолдол бас байдаг гэд ярьдаг. Тийм ер нь бол зөндөө бид шүү дээ. Энэ нугаас айгуу чухал юм. Тарих хүмүүс нөгөө юу гэдэг штэ аав ээжний мөчснаа чи юм тийм. Ер нь бол за яг хуу нөлөөлж байгаа 10% тарих бүтээгддэг хэрэгтэй байхгүй. Тэгээд тарих муухай дурсамжуудаа хүнээс нуучдаг. Гэхдээ мэдрэмжийг нууж чаддаггүй. Үйл явдлыг нуучдаг. Гэхдээ мэдрэмжийг нууж чаддаг байх. Тэгээд муухай мэдрэмж нь хүчтэй байгаад тэрийг ингээд ойлгохгүй ингээд явах юм бол тэрийг бид нэ trauma reaction гэдэг. Тэр trauma гэж reaction гэдэг нь аливаа нэг зүйлийг хийхэд хамгийн тархинд байгаа хамгийн хүчтэй дурсамж нь муухай мэдрэмжтэй байгаа учраас тэрний реакц одоо reaction гарч ирж байгаа trauma reaction гэж нэрлэж шүү дээ. Тэгмүүд саяных бол яг ингээд хүн болгоор дэлхий дээр байгаа хүн генетикийн хувьд 99.9% адилхан. Тэр нь бүгдээрээ өстэй байна уу, өстэй хамартай нүдтэй байна уу те. Гэхдээ 0.1% ялгаатай байдаг. Тэр нь тухайн хүний өндөр нам, царай зүй сэтгэн бодох чадамж нь орж ирдэг. Энэ дээр хамгийн том нөлөөлөл нь өссөн орчин. Тэгэхээр энийгээ нөгөө буцааж тэрийгэ хүлээж аваад ойлгоод явна гэдэг бол хүн хүнийх бол одоо зарим хүн дээр бол бүр ингээ үнэхээр муухай багнаас өнгөрөөд нууцсан байсан тархийг нь бүх юм сэргээчхээр бүрлээ авалдаг. Тэгэхээр нөгөө нэг бага насныхаа юмнуудыг хүүхдийнхээ юмыг хар гэдэг бол энэ бол бүр амар гоё үзэг. Яг тархи судлаачийн хувьд бол бүр амар хүн түүнийг бол мэдээж мэрэгжлийн эмч одоо сэтгэл зүйчтэй сэтгцэн эмгэг судлаач эмчтэй шүү. Сэтгэл зүйч биш. Яг сэтгцэн эмгэг судлаач эмчтэй уулзаад ингээд яриад явбал тэр айгуу гоё засна. Тэрнээс биш яагаад би уучраа олохгүй байгаа үйлдэлүүд бол яг тэр нөгөө бүтээгцэн орчинтой хамааралтай болж эхэлдэг. Тэгэхээр тэр хүүхэд насны юм ойлгоод одоо нөгөө тархи судлаачийн хувьд бол нэг философи юм ярья. Амар зэрэгтэй. Тархины ерөөдөө гол ажил нь асуудлыг шийдвэрлэх. Тархи яаж иж байгаа шийдвэрлэх. Эндээс нь бодож үзэн, тэндээс нь бодож үзэн. Яг хязгаарлагдмал дата нь бол тухайн хүний үдэж тулсан юмнаас болно. Тэр нь
8 жилийн өмнө хин нэгнээс сонсч ирсэн, эсвэл 4 жилийн өмнө үзчихсэн кино ч юм уу харж ирсэн юу ч байж болно. Бүгдийн тарих аваа үлдчихдэг. Тэгээд тэрний дундаасаа одоо ингээд ийм шийдвэрээ гаргаад ингээд нөгөө нэг юм тэрний дундаасаа ингээд фильтр дээд ингээд тэр ой санамжууд дундаасаа ингээд хариугаа ингээд үзүүлэх нь шүү дээ нөгөө нөхөж ингээд ийм бисаа юу ярьж илаа шал өөр юм л ороо явцнаа чинь. Чисээ юу ярьжсэн шүү дээ. Философи гэж яриад Философийн талаар Одоо ингээд шийдвэрээ гаргах нь шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг тухайн нэг асуудал дээр хүн өөрийгөө тайвшруулах нь жоох асуудалтай. Тэрний юу гэхээр эндээс нь ингээд нэг хүн харуулад энэ гоё харагдж байгаа зэрэг. Дахиад нөгөө өнцгөөс нь харуулад энэ гоё харагдж байгаа зэрэг. Тэнгүүд надад ногоон өнгөтэй гоё харагдж ирэнгүүт ногоон өнцгөөс нь хараад нэг асуудлыг ингээд шийдвэрлэх гарчихна. Тарих өөрөө асуудлыг зөвхөн шийдвэрлэдэг. Ер нь бол асуудлыг шийдвэрлэдэг учраас миний тарих яаж ажиллаад байгаа юм бэ гэдгийг ойлгоод би тарихаа яавал эрүүл байх юм бэ гэдгийг ойлгочих юм бол тарих ямар ч асуудлыг шийдэх гарч байна. Ямар ч асуудлыг шийдэх гарч байна. Харин бид нэр эсрэгээр буруу хоол идээд тэгээ дасгал хөдөлгөөнийг хийхгүй эсвэл ямар нэгэн донтуулагч хэрэглээд ингээд нэг юм өөрийнхөө тархины зөв шийдвэр гаргах чадамжийг амьдралынхаа буруу хвшлээсээ ингээд баг 60-70-аас доошо хувьд нь авчиж тавьчаад тэгээд би одоо тархиа яах вэ гэдэг. Тэгээд надаас ингэдэг хөхгүй нэг юм magical юм үсэт идэв. Жишээ нь магадгүйтэй би ингээд юм баруун гарынхаа дунд хурууг ингээд тэдэн метр сантиметр дээшлүүлж огцон мунгаан гутаа нүдээ ирэмх юм бол миний тархины нэг клик онгон гэдэг ч юм уу тийм. Тийм нэг magical юм үсэт идэв хөхгүй тийм байхгүй. Зүгээр л эс ирүүл байх хэвээр. Тарих ирүүл байх юм бол тарих угаасаа асуудлыг шийдвэрлэн шийдвэр гаргана. Тэгэхээр энэ тарих миний тарих яаж ажиллаад байгаа гэдгийг ойлгочих юм бол магадгүй би хүнээс гой үг сонсчвал би өстэй амар ажилт юм биш гэдгийг ойлгочих юм бол очиж юм баг мөнгө төлөөч нааг магтаад өгөөч гээд тий. Эсвэл ингээд юм хүнд зааж тэрнээсээ хүнд заахта одоо чи муухай заачвал тэрнээсээ ингээд юм ичдэг хүн байж болно шүү дээ. Тэгвэл тэрнээсээ зөв заахын тулд бүх ой санамжийн дундаас хэрээсэн шүү дээ. Зааж явахдаа трейд хийхээр амар гоё трейд алдаагүй трейд хийдэг хүн байж болно нэ. Эсвэл ингээд юм найз зохиноо ч юм уу эхнэрээ хажуудаа ойлгож би амар мөнгө олж байгаа тэгж юм гэдэг ч юм. Өөрийнхөө тархийг ойлгоод миний тархи яаж ажиллаж байгаа, ямар дааврууд яаж хийж байгаа нэ. Гээд өөрийнхөө учрыг олчих. Хүн болгон тархи өөр. Тэгэхээр одоо чинь хүн болгон дээр өөр арга үйлчлэх гэсэн үг байхгүй. Тэгчих юм бол хүн ингээд юм амар гоё. Заавал юу гэдэг ингээд юм чи ингээд юм юу гэдэг хүнээс үг сонсож ажиллах чинь буруу гэж юм байхгүй шүү дээ. Тэр үнэхээр тэр арга нөлөөлж ивэл тэр аргаал ашиглана гэжтэй. Тэгэнгүүт тэгээд бити бойл наатаа гэдэг бол хүн болгоо өөр учраас энэ яг өөрийгөө ойлгоод авчвал тэрийг ингээд юм тэрнээд харуулаад ажиллаа явчихад тэгэл гоё болчих. Йоо биднэрт ингээд нөгөө подкаст дуусахад нэг 15 минут орчим үлдчихэж. Тэгээд одоо ерөөхдөө подкастныхаа төгсгөлийн эсрэг орж байгаа болохоор хоёрын зүгээс ч юм уу те эсвэл танаас таны зүгээс ч юм уу хэлэх ч юм уу эсвэл асуух зүйл байгаа болоо. За Үгүй би зүгээр гэсэн. надад нэг үнцэг байна. Байгаль дэлхийтэйг ойрогоорой. Нөгөө яг хүн чинь хамгийн зөв шийдвэр гаргах тэгээд хамгийн стресс багтай байхын тулд хүн ер нь байгальтай байх хэвээр усаа уух хэвээр зөв суу, зөв амьсгал тэгснээр нарны гэрэл ав гэдэг айгүй хэрэгдэг байсан. Тэгээд яагаад гэдэг айгүй сайн ойлцлаа. Тэгээ байгальтайгаа ойр байгаа гэдгийн шалтгаан бид нар чинь нөгөө угаасаа энэ байглаа дагаад өглөөний сэрээд оройн унтдаг. Тэр нарны гэрэлтэй холбоотой. Тэр Blue Light-ийн эхний байгалийн хүүсвэр нар. Нар тодорхой хэмжээнд байнгын тусаад байвал хүн өвдөх учраас ингээд юм дэлхий эргэж байгаа учраас алга болоод гарч ирээд байгаа тийм. Тэгэнгүүт бид нар ингэдэг одоо даавруудыг аз жаргалын даавруудыг ингээд жишээ нь дотор нь серотонин бол төвөрлөхэд ялгарна, дофамин бол асгал ирэхэд ялгарна, адреналин бол зүрх ачаалахад ялгарна ч юм уу те, окситоцин бол хайрлахад ялгарна ч юм уу. Гэт ингэж байгаа тус тусын үүрэгтэй гэж явж байгаа ч гэсэндээ серотонин гэдэг асар чухал даавар байдаг. Энэ даавар өөрөө тэнцвэржүүлэгч даавар. Энэ даавар нартай салхитай ирэв хамаарал. Тэгэхээр ерөөсөө нарны гэрэл үзэхгүй, ерөөсөө нар нь гарахгүй, салхи нь гарахгүй байх юм бол серотонин даавар ялгаралт унчихлаар нөгөө савлаад даавруу чинь дураараа савладаг. Гинт гоё болоод гинт унаал би ерөөсөө өөрийгөө ойлгох болчихлоо. Би одоо хоёр талд эмгэгтэй болж байгаа махта ч юм уу те. Эсвэл би anxiety-тэй, эсвэл би depression-тэй боллоо гэж хүмүүс онш тавиад байдаг шүү дээ. Нартай амар сайр байх хэвээр. Дээрээс нь өглөөний бид нар нөгөө нэг юм
наран дээр өглөөс ирээд өглөөний нарыг ингээд яг нүд анингууд нэг юм улаан гэрэл ингээд яадаг штэ. Энийг аягүй сайн авч чадах юм бол орой аягүй сайн орвдаг. Дээрэс нь гал ингээд инфраред туяа гэдэг чинь энэ нарнаас галнаас аягүй сайн ирдэг. Тэгэхээр ингээд юм эр хүн болсныхтай гоё галны урд зурх юм бол нойр гоё хүрнэ. Дээрэс нь эрэгтэй хүнд зөв шийдвэр гаргахад тестостерон эмэгтэй хүнд эстроген амар чухал. Зөв шийдвэр гаргахад тестостероны хэмжээ буураад эхлэх юм бол эрэгтэй хүний шийдвэр гаргалтаа алдагдал шууд ор. Тэгэхээр тестостерон одоо жишээ нь бие махбодын хөдөлгөөн хийж байгаа те тестостероныг тариулвал дуусаа. Бүр агрессив, бүр амтналаг болоод бүр юм юу болно. Одоо нөө violent гэдэг чинь бүр юм хүчирхийлэл рүү шилжин. Шийдвэр гаргалт нь. Тэгэхээр нөгөө одоо жишээ нь юу гэдэг монголчууд одоо rugby тоглохоос илүү жишээ нь би юуг ингээд юм мод хаглах юм бол rugby тоглосноос бараг 20-30 дахин илүү тестостерон ялгардаг. Тэгэхээр эрэгтэй хүн бол пив уух юм бол одоо жишээ нь ингэдэг заяа. Эрэгтэй хүн wine уугаа суучингууд нач эрэгтэйлэг шнэ. Sorry, wine өөрөө тестостерон бүсэлдэг аахгүй. Илүү эрэгтэйлэг. Эсвэргээрээ пивэн дотор асар их эстроген байна. Тэр нь эрэгтэй хүнийг асар эмэгтэйлэг болгоно. Хөх ургаад ингээд тэгэхээр нөгөө нэг эрэгтэй хүн эмэгтэй хүн айл нь даврын тэнцвэртэй байдал чухал. Тэрийг хамгийн сайн хангаж өгдөг нь байгаль өөрөө. Тэгээд яг гоё ингээд байгалийнхаа жамаар явах юм бол нэгсэндээ тархиг гоё эрүүл байх нөхцөлийг нь бүрдүүлээд өгчвөл бид нар тархинд яаж шийдвэр гаргахыг хизээж зааж өгдөг. Зүгээр эрүүл байхыг бүрдүүлээд өгчих юм бол тэр тархи өөрөө бүх юм хийгээл явцдаг ийм үргэлжтэй. Тэгэхээр байгаль ойрхон байх юм тий. Тэгээд нөгөө нэг зуны орой ингээд ч юм уу ингээд нэг юм цонхоо онгойлгочаа тий салхи татуулаа машин тавихаар гоё мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр чинь серотонин ялгараад тэгээд нөгөө нэг унтсан байгаа дааврууд чинь гоё байранд нь бариад эхлэнгүүд нэг юм яаж юм бүх юм гоё болж байгаа юм шиг санагдаад нэг юм тайван юм шиг болоод нэг юм би байх хэвээр газар байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр чинь өөрөө нөгөө байгалаа гоё мэдрээд эхлэнгүүд уус хүн чинь өөрөө тийм үргэлжтэй. За миний хувьд бол одоо арилжаачин залуучуудтай хэлэхэд бол одоо алдлаа гэд одоо гуниж гутраад яах вэ? Сайхан амьсгалаад тэгээд одоо тархиад дахиад цэнэглэнэ гэж ярьдэн ш тий. Тархиа сайхан цэнэглээд сайхан тайвшраад тэгээд нэг алдлаа, хоёр алдлаа дараа нь магадгүй тэрийг 2 3 дахин нөхөж олох магадлал ер нь бол нэлээд боломж бол өндөр байдаг шүү дээ арилжаалтын. Тэгэхээр зүр жоохон тайван л байх хэрэгтэй тий. Айгуу гоё тайван байгаад бүх юмаа одоо эргцүүлж бодвол ер нь зүгээр болов гэж бол бодож байна. Миний хувьд бас ер нь санал нийлж байна. Байгальд байхдаа би бүр маш их санал нийлж байна. Тэгээ би өөрөө бас нөгөө нэг 100 аягүйх загсанд явдаг байхгүй. Загс өөрөө маш их алхуулдаг. Тэгээд маш их стресс тайлдаг. Тэгээд нөгөө нэг спорт загслуулаад учраас нөгөө амтнаа гэмтээдгүү бас нөгөө нэг цаагаараа бас өөртөө гоё мэдрэмж аваад байна шүү дээ. Тэгээд тэр байгальд байх аюу бол маш их нөлөөлдөг. Сурж байгаа одоо магадгүй сурах гэж байгаа туршлагатай трейдерч байсан ер нь бүгдэнд нь хандаж хэлэхэд мөнгөний дүрм мэдээж эрсдлийн менежмент тэгээд дээрэс нь би Монголын трейдер болны би гоё тэмдэглэл хөтэлдэг болоосай гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр тэмдэглэлээс маш их хэмжээний дата гарна. Бүр маш их хэмжээний. Тэгэхээр чин ийм насны ийм хүйсний ийм хүмүүсээс ийм арилжааны арга барил гардаг ч юм уу те. Эсвэл тэдэн цагт нээвэлгээд маш их хэмжээний дата гарч болох учраас хэдүүлээ гоё тэмдэглэлүүдээ гоё хөтөлчихье. Тэгээ нэгэндээ тэмдэглэлээ гоё хуваалцчихийвэл нэгнийхээ нөгөө алдааг нөгөө талдаа илүү хэлж өгдөг. Нөгөө нэг алдаагаа цаг хугацаагаа илүү хурдан болох гэдэг л та. Тэгээ дээрэс нь тэмдэглэл хөтлөхөөр угаасаа түрүүний ярьсан нөгөө нэг алдагдал орсон дараа мэдрэмж төрөөд одоо муухай мэдрэмж төрөөд байвал яах юм ингээд тэгэхээр шийдэл нь бол ихэвчлэн тэмдэглэл дээр байж идэг. Яг ямар үед чи ямар алдаа хийгээд байгаа гэдэг нь угаасаа л тэн дээр байдаг. Тэ 90% алж исэн бол 80 70 гэдэг явдаг. За тэгж л хэлэхээр байна да. Вау. Баярлалаа. Манай энэ удаагийн подкаст маань айгуу ерөнхийдөө айгуу гойрхон болтой. Гэтэ энэ удаагийн подкаст ярих юм нэлээд цаанаа үлдсэн юм шиг нэлээд санагдлаа. За юутэйч дараагийн дугаарт дахин өөрөө оролцох байх. Тэгээд өөртөөхөө цаг завыг зориулаад хүрэлцээрсэн маш баярлалаа. За энэ удаагийн дугаараар таныг өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг авсан гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.